Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Гүндүгээрээ нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд нэвтрүүлгийн маань хаамарт Булган аймгийн Могод сумын хараа түүх Монгол улсын зан Дамдын сүрэнгийн лавг сүрэн морилн саатаад байна. За та тарган давтаа сайхан аварж байна уу? За ажил дээр сайн уу? Сайн байна. Нийгэмдээ сайхан. Сайхан. За таны үеийнхээ сайн байна уу? За энэ сайхан жил гарч байна дээ. Сайхан байна. Тий. За хөдөө гадаа нутаг орноор явж байна уу? Явна. Танаа нутгаар энэ жил Гайгүй шүү. сайхан үйл бол сайхан авруулж байна. Байжгүй. Энэ би тэгээд өдөөж байгаа юмтай. Тэрхүү юм байгаа юм да. Нутаг руугаа явна. Тий. За таны хувьд одоо Булган аймгийн Могод суманда одоо төрөж өсөж тэр нутгаараа одоо Монгол бүхийн дэвжээнд олон жил дуудулж барилдсан бүх. Ер нь одоо Могод сумынхаа айлхан хаваар нь хүн болж өсөж өндөөсөн хүн бэ та нутаг орныхоо талаар тийм ээ. Сумын ч тэр Фижигийн Дамжирэнгийн тэгээд одоо би итэйний нэг ихтэй хоёр дахь хүн дээ манайх 8 удаа. Хоёр хүүтэй тангад гээд манай нэг 8 настай 8 дүүд үйдгийн тэгээд босдон тэгээд надаа ахтууд. Тэгээд аав ээжийнхээ гар дээр өссөө. Тэгээд хоёр хүрч 90 цент хүрч сэрэгтээд зэргийн 3 жилиг тусгай байтлаа гэдэг хацар албаагаад тэнэс биевэлтэн хүмүүжлэж авч авсан. Тэр нутаг усандаа байсан одоо хүүхэд бага насны амьдрал аав ээж удам судрынхаа тухай жаахан яриул тийм ээ. Танаа удам судрт ер нь эцэг эхийн талд барилдаж ноцолж байсан тийм бүхтих улсууд байна уу? Таны аав бол өөрөө бас аймгийн арслан цолтой хүн гэсэн байх шүү тийм ээ. Манай өвгөө ер нь бас нэг 4-5 хүн байдгийм байх лээ. Тэгээ нэг ахтай бас нэг эгчтэй тэгээд. Хоёр ахтай хоёр эгчтэй юм уу? Тэгээ багна. Тэгээ нэг задотоо ирэхнэр аваад манай эцэг энэ бас багтаа энэ зүудсэн шүү. Бас нэг охин дүүн гараад бас тэр бас энэ зүудсэн шүү. Тэгээ ер нь тэгээд өвгийнхээ гэрт амьдарч байсан. Өөрөө бас барилдах дуртай. Нэг метр нэг 88 багцаатай байсан баг. Таны өвөө юу? Тий. За. Тэгээ өвөө тэгж ирдгийг. Гэхдээ миний хүн надаас 4 хурд татуу. Манай лагцны аваасны 4 хурд татуу юм да гэж. Тэгж ирдээс тэгэхээр нэгэн өндөр хүн байсан шүү. Тэгэхээр та өвгөөсөө 8 хурд татуу болох гэж. Тэгээд өөрөө яг залуунаснаас барилдаж явсан. Тэгээ барилдаж яваад нэг тийм яртай үнтэй барилдаад явсан юм лээ. Нэг гараа сугнаа хөвчүүлсэн чинь гараа сугаж явах чадахгүй тэр бас улсын самдалтай хүн байгаа байж. Тэгээд барилдаж унцаад ер нь энэ барилдна гэдэг чинь олон хүний зугааны хүний хог байдаг юм байна гэдэг. Тэгээ барилдааг өнгөлдөө. Өөрийг хайгуу наадам ч юм. Туу хоолой сайтай. Сондыг үнийг гिचээж ясан бас бичиг үсэг сайтай. Оёг сайтай тийм хүн байсан. Тэгээд бэлжээ сайт гэдэг нэр авсан тэгээд альнаас авсан сайн мэдхгүй тэгээд өдий сайт гэж байна. Зин албан ёсны дэм сайдууд надад бүхний өдий сайт гэдэг нэртэй байсан. Тэр тухай тэргээр нэрсэн болов уу гэж ярьдгийг. Тэгээд тэр одоо бүхний 1024 бүхэн оноо хийгээд нэг хүний нэр нь 3 дуудуулаад тогтоочдөг. Тийм их мундаг байтай. Ой сайтай. Тэгээд оноо хийн бүх цолн өөрөө тийм их мэдрэгэй сайтай. Одоо 6 дахь мэдрэгэй гэж яриад байгаа юм да тийм. Тийм хүн байсан. Бөхөөсөө зүгээр эрт байлцсан ч гэсэн бүхэд бол их ойр байсан хүн байна. Ойр их дуртай. Наадам ч юм. Тэгээд 1024 бүхэн оноо хийн гэдэг чинь одоо тэгээд тэр үеийн хүн бол бас одоо ямар бит юм хэлбэгүй шүү дээ. Зургт мөрөд тутас гэдэг юм байхгүй. Тэгээ өөрийнх гоё чинь урдам чинь тэр сондогны бичиж ихээр бас нэгэн гайгүй бичиг үсгийн боловсрол сайтай хүн байж тээ тийм ээ. Боловсрол сайтай хүн байж.
То хансайтай тийм. То уусайтай энэ тийм актер жархай тийм юм байсан. Тэг хүнийг хараад юм мэдэрдэг. Тийм хүн. Хүнийг яг хөөхтэй гэрт орж ирэхэд л яаж орж ирэв? Тэр хүний одоо юу мэдэрдэг. Ийм хэмжээний хүн байна гэдэг. Ямар хүн бэ гэдгийг жоохон таньдаг байх нь. Таньдаг тий. Тэгж ярьдаг байсан. Таны хэд хүртэл өвөө чинь амьд зэрэг байсан? Би 25 таа байхад л 75 таа өнгөрч байсан. 64 онд би 2 өрч манай өвөө 70 настай хэрэг хийж байлээ. За. Өөрөө юу малдах жархай одоо таад 60 хэдэн настай өглөө нар дөнгөж үүсэхэн цагаад ирэхтэй зэрэг тэр юу чинь хонио туугаад хөл нүцгэн туу. Гота аяа бүсэндээ харьцуулж чад. Таяг маяг тулахгүй. Тэгээ хөл нүцгэн тэр уудаараа тэр ингээд хонд яваа шүү дээ. Бас ганцхан хүн байсан. Ан хийн. Таны барилдахыг зах цухаснаас харсал юм байна да тийм ээ. Харсан тэгээд юу яда хэсэгэн дэрт 5 бүсийн том уулзалт тэмцээн боллоо. За. 69 оны одоо том юм уу та. 6 сарын үед юм байна шүү дээ. Тэгээ тэрэн дээр одоо нэмэхэд хэсэг гэдэг юм. Төрөөж байлаа. Тэгэхэд бас би одоо сайн санддаг юм аа. Хэрэн тэгэл бодгоны эндентийн олон сайн боксчууд тоглосон байсан. Энд дэцгүйч бас тэр тухай үед их гоё зад байлаа. Элда инээд алдсан тэгээд нэг тийм гоё нэг гоё үттэй тийм жаахан хөрч ажимэгтэй тийм юм байсан да. Тэгээд нэгэн сүйлтэн тэгээд энэ сайжуултыг барилж байсан. Тэгээд нэг цадавчдаг нэгэн хойно цадавсан баг. Сайхан тийм юм байсан. Тэгээд тэр нааданд манай өвгөө бодгоны наадам сайхан болно штэ гэтгсэн. Тэгээд бодгоны наадам үзэж чадахгүй хаа. Энэ наадам болно сайхан наадам боллоо. Тэгээд тэний тэгж нэг нэгдлийн юу ахмад улсуудаа байшаад тэнд машинаа хөргөж өгдөг. Тэгээ нэг бас тэр үеч бас нэгдлийн машин гарчихсан байсан юм. Тэгээ би чахан нэг тогоо ид бас нэг сэргээ садагсаач ингээд нэг ийж hodnitтэй тэгээд би буураа гэдэг. Буураа маань намайг дуутаад хоёул энийг яах явъя гэдэг. За. Тэгсэн нэг юм яриад би ч юм ойлгохгүй. Би таны хүргээд өгчихгүй тэгдэг. Их зүгээр гэл. Тэгээд тэргээр явдагчгүй тэгээд тэргээ яваад. Тэгээд тэгж за миний хүч энэ жил төрүүлнэ. Таач буураа харахгүй тэгээд. Ингэж юун тэгж ядгийг байгаад тэгэхгүй. Яах вэ гэл. Тэгээ оюутны нэлийн зун байж байчаад тэгээ тэрийг хэд ярьж хаад давтж ярьж чад. Тэгээ намайг энэ хүргээд одоо намайг авын нэгдлийн машин хүчээр аваад. Миний хөө яваад. Тэгээд би чи бодсон ч юм байхгүй. Хэдэд үргээд өгчих гэсэн чинь өргүүлсэнгүй. Тэгээ одоо яах вэ? Нэг хөвцөн гараад тэгээд орхиод явсан л. Тэгээ яах вэ? Би чи удаа явчихлаа. Авч хайчаа гэж ингээд. Тэгээ тэнд удахгүй наадам тэгчний наадам бэлтгэнийг гараад яагаад тэгээ өөрснөө тэгээ өөрийг нэг яваад. Тэгээд энэ барилдаа болоод юм дээр яслан намайг бас дагуулж энд дэвш барилдаа тэгээ. Дэмжэргөө энэ гайгүй шүү. Айгаа юу тэрийстэй нэмэн дэвэн самаагүй наасан ч тэгээ. Өөртөө нэрд нэгээл. Тэгээд би нэг анхлан удамд чирээд анхлан барилсан тэгсэн өдөр төрөнд яслан нэг давчихсан юм аа. Тэгсэн чи яслан тэгэж. Нэг юм 2 хоногийн дараа тэр энийг дуудаад тэр энийг үгүй.
тэр агуулсан дуудаад ирээд. За одоо яг нот хоох гэж бодоод байгаа. Тэгсэн үрээд ирлээ. За юу хийж байна? Яг та дурахгүй байгаа гэсэн чигсээ ингээл яажсэн. За хоёулаа хөвсгөл явж ирэл. За. Явна ч тэгээд гэсэн. За тэгэл. Тэгс ээж яг маргааш нөгөө тэр 5 дахь өдөр явна гэж байна. Тэгээд одоо юу яаш та хоёулаа тэгээд аймагт очиж мэрэлдэнд жигайгүй яах юм бол би дийлэх юм дуу тагаад гэхгүй. Тэгс дийлмээгөө ахтаа хэлчээрэй гээл. Тэгж. Тэгээд хоёулаа явгаараа тэгсэн хамгийн анхны тэгээд юунд хөсгөлдөж яасан ч тэр аймгийн бинтэмэрийн орон дарга намын дарга ч юм уу захиргааны дарга тэгээд улсад аймгийн аслангууд хурж ирээд нэг сүртэй хүлээж авлаа. Тэгээд яг аслан дагаад явж байгаа ш. Тэгээд орон барилтаа бодоод тэгээд би төрүүлж шууд гэдэг. Би төрүүлнэ гэдэг. Тэгээд яг аслан чи тэгээд би ч бас төрүүлсэн юм аа тэгээд. Тэгээд аслан чи төрүүлж маргааш дараагийн орон барилтаа маргааш нэрэлтэй гэсэн чи төрүүлээд гэж. За. Тэгээд яг тавьяас. Гайгүй болмоор нэг цагтаа бас тэр чинь аймгийн өсгөл аймгийн бас нэг актер нэгэн сайн барилтын 3-4 аслангууд байсан юм аа гэж. Тэгээд тэдэндээ тонж хүндэлдэнтэй тэгээд. Тэгээд би чинь аймгийн аслан юм чинь. Тэгээд нэтэнд аваад тэгээд өрөөд тэр аслантайгаа үлжээ. Би төрүүлчихлээ. Тэгсэн нэг сүүлийн барилтаа болоод маргаас 30 сайн. Тэгсэн чи энэ юу шүү? Юу аймгийн хүний төрүүлэх болохгүй. Одоо нэг хүний төрүүлэг. Нэг хүний төрүүлэг. Яг би тэр авчихна. Чи юу гараа? Үзүр төлдөө өгөөрэй гэх юм. Өгөөрэй. Тэгээ би бууж өгөх юм гэдэг. Гэхдээ тэр чинь бууж өгч юм биш ч одоос юмны ёс гэж юм биш тэг айл. Тэгээ яг нэгтэн мэрэлсэн болоо тэгэл бас хотлаа нэг гоё мехэнтер хийж унах гэдэг юм бас одоо. Нэг гоё мехэнтер хийж унаад тэгээд мэх хийж унсан болоо тэгээд өөрөө мехэнтэн орцсон чивч нэг тийм юм. Өөрийгөө бас жаахан яах гэдэг юм дэгүүлж гэдэг. За тэгээд нэг тиймэр батал төрүүлээ. Тэгж л анхлан одоо юу яаж хэлээс таслан гадагаж. Угтагч вераурсан дүрнэ гэдэг шиг юм болчихсон. Хоёрын хөвсгөлд очисон тэр барилдаан ямар барилдаан байсан гинэ? Хоёрын хөвсгөлд очисон тэр барилдаан чи өөрөхгүй юу? Ямар юуны барилдаан болсон? Зүгээр л одоо нийтийн барилдаан. Зүг. Нийтийн барилдаан нэг одоо улсын салтай том мөхнөрөө байж урьж барилдуулаад байгаа тийм. Тэгэж анх барилдаж үзье. Тэгж барилдаж. Тэгээ таны одоо аавынхаа талаар эргээд дурсвал тийм ээ. Таны аав одоо хаана барилдаж аймгийн арслан цол хүртсэн ер нь ямархуу барилдаантай хүн байв? Та аавынхаа барилдахыг ер нь харж байв уу? Манай аав юу яана? Аюу харж байсан. Манай аав чинь 37 онд тэр арангаан Монголоос зэрэгт явсан байдаг. За. Монгол сум тэр үед арангаан сум байж. Тий. Тэгээ одоо энэ Японтай барилгын Bituation гэдэг газар. Ингээ очисон зэрэгт явжтэй зэрэгт яваад хүрээд ирсэн нэг 10 тонж байсан чинь нэг хэдэн хүн аваад нэр дууч нэг. За. Тэрний нэрэнд магтчихэ. Тэгээд тэрний нэрэнд магтцаад юугаач мэдхгүй жисэн. За таануудыг ингэ маргааш юу яа хот орно. Машины задаач. Тэгээд яг тэ суугаад ирсэн нэг машин гэдгийг юу гэж мэдэхгүй юм чи тэгээд тэр юу яасан юм гээ. Болоо тэрэг гээд юу яажсэн. Тэр үед тийм 67 шиг тэр байсан юм л. За. Тэгээд тэрний задаач. Тэр өнөөхөө сургагч одоо юу энэ тэрийн дарга нарын тэрэг юм байна л да. Тэгээ байлтын үед тэгээд юуны тэргийн одоо ард талын юу энэ тэр хоол зөөдөг
Тэгээд тэнцээ холбоо сум яваа үржиг авдаг зэвсгэмшгэ тэгээд нийлүүлдэг тийм одоо юуны одоо гадны парламентд явдаг тийм юм байсан юм байна. Тэгээд тэндээ битүү байшин төс тэр хадахгүй хамар даваа томсог болог гэдэг тэнд очив юм байна. За. Тэгээд тэнд очиод тэгээд тэр одоо сургагч нар гэж байдаг юм байна. Тэгээд тэр дарга нарт ингээд юу яадаг. Тууцсан цагт надад байлдаанд билинг. Тэгээд энэ ч ингээд. Тэгээд энэ ч бас юу баяр болд юм байна. Тэгээд дөрөнтийн баярт очиж хоёрт төрс юм байл. Оо тийм үү. Тий. Тэгээд та ер нь хөдөө байхдаа энэ нэгдэл нийгмийн мал хариулж ер нь адуу хэдийтэй их ноцолддог байв уу? Ер нь адуутай ноцолдсон шүү. Тэгээд ээжтэйгээ аавтайгаа ингээд тэгрэвчүүд юугаа яа адууга хөөрлөн дэлэн сүүлэн тэгээд төлөг нормтой адуун мотор гүний сүүн бас нэг хэдлийтрэ сүүн тэр үчин юу яа айргэн 50 мөнгө. Тэгээ энэ манайх нэг 280 юутай тойлотой. Тэгээ тэр нэг номхон хээрмэрт тэргний. Тэрэндээ ачаад өнөөхөө нүгөө ирчээд аавышаа нүгөөсаа тэгээд би нэг зовоодан дээр өрөө нэг заранда. Тэгээ нэг ахигтэн натас хийж жагаад хийгээд нэг бас нэг хэдэн төгрөг авдаг юм байгаа шүү дээ. Тэгээд юу яа. Нэг 50-60 заранда нэг хайргнаас. Бос тэгээд яас. Зөндөө засчгаад их юм болоо нэг яа. Тэгээд бас юу яадаг бас хайрг мэрэг зардаг. Тэгээ нэг яргсан үрэмрэнээс авчиад гайгүйч нээчээд тэр чигээр унжгаад мортоод амын хагдаад тэгээ номхруулчихсан да. Эмнэг нь сайн байв уу та? Эмнэг адуунд сайн байсан уу? За нэг тийм юу яадаг юм дөө гайгүйтэй нэг унаад байдгүй юм гэдэг. Тэгээ өөрөө ягаад ер нь адуутай ноцолдох чинь хүнд бас их ив суулгаж бяр суулгадаг бах тийм ээ. Тэгээд манай тэнд нэг юу гэдэг юм бас нэг юу ягаад. Манай тэр нэмжүүзаа тэгээд энэ хэжигэндээ заттайцаа энэ тэр энэ гомдорч байгаа энэ тэр авын найзууд. Тэгээд тэнд нэг энэ эдүүд чи бас нэг тэр чи бас нэг чулуу өргөдөг тийм юм байсан юм гинэ. За. Тэгээ нэг гайгүй чулуу өргөж байсан тэрийг нэвчээд юу яцсан би тэрийн даадаг юм байсан. Энэ байшингийн суурин тавиад тэр байхгүйсэн ичний байшингийн суурин тавьсан байх гэж ярьдгийг. Тэгээ хэний байшингийн суурин дотор байж гэсэн. Тэгээ тэр хаахан тэр баяуудаа хажууд нэг тийм энэ шиг иймэрхүү тэр нэг чулуу байдаг. Хавтгай гонцгой тохон. Тэгээ тэрийг өргөөд таагаагүй мах ширэхгүй. Тэгээд нэг чулууг өргүүл ер нь бяртай болох юм байна гэж бодоод. Тэгээд би ч яг нэг гадны хэдээд байгаа юу яачаад тийшээч гарна ногооч сайт өвс сайт. Тэгээд тэнд нөгөөд тэгтэйгачаад юу анда ноцолчихно. Ингээд нарийн талаас нэг чүүгэл босгоод байна. Тэгснэ зүйд нь бүдүүн талаас өргөсөн бас л даахгүй шүү. Тэгсээр байгаад одоо арай бага байсан юм бодоо. Тэгээ нэг бүдүүн талаас нь босгодог боллоо. Тэгсэн өргмөр тэгч бас арай бас нэг 16 одоо хүрсэн 18 хүрчихсэн. Тэгсэн чи юу яагаад өргмөр шигт. За. Тэгээ ингэ тэрч байгаад ингэ яваа өвдөгтэй хэмжээ нэг төв яриатай юмдүүд. Нэг даагаад тэгээс. Тэгээ тэрийг хийчихэд нэг тэнэг очоо гэдэг нэг марзаа өвгөн байсан. Малч. Өнөөгөө хийчихэд нарийн талаар босгоод тавьчих. Хэдийн очоод унагцсан. Тэгээд би яхтаа байгаль тэргээд адуутаа явж очоод босгоч. Тэгээд тэрийг нэг очоод өргөдөг байхгүй юу? Тэгээд тэрнээс ч жаахан тамир мэмс суусан энэ миний гар шууч басаа гайгүй штэ. Таны одоо хөдөө байх үеийн хүчний бэлтгэл байсан байж тээ. Тэгээд одоо дистанкер юм да. Дистанкер байсан. Тэгээд би
Тэрийг хэн даагаагүй гэж ярьсан гинэ. Таны аав юм уу? Хэн? Манай аав тэр Нямжуулаант тэр Шаруулаант тэр өргө даагүй юм биш. Тийм үү. Тэр энэ гомдорч бай одоо энэ юу орхон сум гомдорч аран сан гомдорч нэг юм биш. Булганы гомдор зан гэж би. Тэр хүн нөө. Тэд нар бол өргөө даагаагүй гэж ярьж ирсэн байна. Одоо тэр гомдорч байгаа шатад тэр орхоны нуугад бас нэг чулуу байчаад ийм юун дээр гурван ацтай модон дээр тавьсан чулуугийн юу яахгүй юу? Тэр чи чухам тэр модон дээр өөрөө ч тавьсан юм уу? Хүн чи тавьсан юм уу? Гомдорч байгаа өргөдөг чулуу гэхгүй юу? Одоо Эрдэнэс зам бит тэргээр явж байгаа нэг Эрдэнэс тэр зам ч одоо манайхаар юу яагаад найз болчихсон. Бас найзаасаа бас зөөгөр ингэ явдаг. Тэгээ гомдорч байгаа гэсэн чулуу энд бидийн үнд аюул ачиргээ гэдэг гэж. За. Тэргээр яад яшиг гэдэг юу ирж байгаа. Тэгж хоёул очиад энэ том модны ацсан дээр ичээд юу яачихсан. Томцод байхгүй энэ бөрки бодгожийн самтаа шиг шахав юм. Өнөөдөр нухсаар гоо дунд гайчил. Чи нэг өргөөч гэдэг чинь өргөхгүй. Би та яатаад ингэ тэглээ. Тэгс аюул моохош хоёр зам юу нэг заны чулуугаач унагчгаа тэгээ энэ дэр юу яачихсан юу одоо энэ дээр тавих болохгүй гэдэг нь. Айгүй өвтөх юм шүү дээ. Манай унахын бол Эрдэнэ очир арслаа өөрөө унгаас юм. Өөрөө унгах хэрэгтэй. Тэгээд даахсан чинь дээшэн гаргаж чадахгүй нэг эдийн хэрэг өргөд байгаа байхгүй юу? Өвдгөний хэмжээнд өргөд байгаа. Тэгээ тэр нэгэн дээг нь байхгүй юу? Энийг дээшээ гаргаж ирэхээр ингээд даахгүй байхгүй юу? Тэгээд гомдорж байгаа хэн Эрдэнэс рүү хоёул өргөч яа. Тэгээ би таяр өргөсөн яг адилхан өргөдөг юм байли. Үнийг чаддаг. Тийм үү? Тийм. Яг ийж чадахгүй тэгээд яг ийжлэх өргөд. Тэгээ хоёул өргөө тавьчихсан. Хоёул юу мохохгүй юу? Энд чинь хоёр заа явсан юм гээл одоо ингээд энэ хэн гомдорч цааны юу чулуу өргөсөн чулуу одоо ингээд аахгүй гэж. Тэгж ярьж ийсэн дээ. Нэг нэгээрээ өргөхөөр болохоор яг адилхан өргөж байна. Тэгээ нийлж иж тавьсан байх тийм. Дээш нь тавихгүй чадахгүй гэж. Тэгээ тэрийг чухам өөрөө өргөчд байсан чулуу байна л. Гэхдээ бол тэр модон дээр тавихад нь хүнтэй тавьсан юм өөрөө тавьсан юм мэдэхгүй байна. Тэр үеийн улсуудын тэр бяр чадал нэг тийм чулуу модоор л хэмжигдэж исэн юм шиг байгаа тийм ээ. Одоо бол яг штангны тэдэн килограмм гэдэг хэмжигдээд ах шиг байна. Одоо миний тэр юу байдгийг шүү дээ. Юулын тэр хажууд ирсэн нөгөө хавтгай чулуу нөө. Тийм чулуу байдгийг тэгээд анхтай бяртай чулуу байхгүй даа юу тэтгэж миний бяранд хүрч тэгээд таадгүй маа. Тэр одоо хэдийн хилтэй бол мэдгүй одоо байж дээ. Нэг юм чи. Тэгээ та хэдэн настай сэрэгт морцсон бэ? Би 20-т морцсон. Хаана алав хааж ер нь тэгээд энэ цэргийн амьдралаас энэ бүхэн амьдрал руу ер нь яаж хөл тавьсан хүн бэ та? Тэр үед юу яагаад энэ цэрэгтээс би чи тэгээ яг хөдөөний хүн болоод яг үнэн ярьчихгүй юу? За. Тэгэхээр худлаа ярьдаг юм байл л. Юу гэж худлаа ярих юм? Хөө би одоо сумдаа төрүүлж байсан. Барилж ийсэн гэж хэлэх хэрэгтэй юм. Барилж ийсэн гэж хэлэхгүй. Тэгтээ нэг би чи адуу голцоо ярьчихгүй юу? Тэгээс чи бэд. Тэгээд барилцдаг байхгүй юу? Та хаана ямар ангид хуваарлаа? Энэ одоо энэ тусгай батлан гэдэг юм да. 05 дугаар анги. За. Эрдэнэс руугаас тэнд байсан юм гэсэн. Манай ангийн мөх гэж ярьдаг нэгэд. Би ч үсэтний ангийн одоо хэн гавьята сачуудаас ч юм сэтэрч одоо юуны энэ өчнийг юмгийн дасгаж болох читрэж үлээд үгүй. Тосын начин өрөнгөн онцлоо. Тэгээд би юу яагаад гомаа. Тэгээд улсынатанда хоёр тавчаад гэж барилдуулаагүй. Тэгээд тэр гэлгээ багш юу яагаад авч үлдэхэд би тэр нүгэнд нөрөөгүй. Хөтэ хасч юм даа. Таныг тэр маань жаахан ороод байсан баг. Таныг энэ цэрэгт байхдаа энэ 1966 оны
улсын баяр наадамд тэр нөгөө 90 жил барилдаад 2 даваад тэгээ 3-ын даваанаас нь уул нь барилдах ёстой байсан боловч харуул гаргаад тэгээ барилдуулаагүй гэж ярьдгийм билээ. Тэр ямар учиртай байсан юм бэ? Яг одоо тэгэл тэр юуны тэр тухайн үеийн тэр садаан даргач, харуулан даргач юм тэр нээчээд тэр бүх мэддэг хүн байсан байхгүй юу? За. Тэгээд тэр нээчээд шууд чи тангараагаарсан сэрэг гэдэг харуулах. Та хинээр 2-5 ер нь энэ улсын наадам таныг ер нь хэн барилдуулсан тэгээд? Анги барилдуулсан. За. Тэгсэн мөртлөө миний соодласлангаар 2 давхгүй юу? Тэгээд соодласлантай юу яагаад бас олон барилдсан л да. Нэг энэ морин тойролт барилд тэгээд соодласлан чи 2 чи удаа байцсан баг. Тэгээд нэг шин зэргүүдэж яашаад барилдан тэгж та хүмүүс шин зэргүүд барилдаанаас яахаж мэдэхгүй байсан. Тэгж бас нэг 2 жил болж байгаа зэрэгчнүүд одоо гайгүй юм сурчин үстэй. Тий. Тэгээд яаж хэлээ. Тэгээ барилдаж чадаагүй. Тэр одоо 66 оны үерийг гэл энэ айхтрын болсон гэл энэ улсууд ярьдгийн. Тэрийг одоо та яг нүдэрээ өнөг үдсэн хүний хувьд ер нь яг юу болсон юм бэ тэр? Юу студент ингээл бас бороо ороод байхгүй юу? За. Бороо ороод байсан улсууд яг тийм зэрэг юмчдэг яахаж мэдхгүй нэг хөөжөөс. Нэг студент нэг готлын бараг өвдгөө татчихгүй усал палка ороод ирэв. Гинт. Тэгээд усуучин гарч хурдлаад би ийшээ ингээд зам руу орох гэсэн өнөөгт нь тавцагч очоод явж чаддгүй. Тэгээд анги руугаа гүйсэн. Анги руугаа гүйсэн чинь бас нэг яахан юм дамжуулаад ингээд гүйсэн. Одоо их тэнгэрийн зам дээр. Тэгсэн манайхан чинь тэгээд тэр дүүн өнгөрч очоод тэгээд усан айгу муу юм хийвээч. Тэр өнгөрч очоод ингээд яагаад тэгээд нэг анги дээр тэгсэн чинь удсан чигөө тэр аврагчтай тэр юу хөвгч гэдэг машинаар одоо танк юм да тэр. Тэргээр ингээд одоо юу одоо хожруудан одоо юу удаан хоорондоо авчиж тэгж энэ тал байшин ямар ч нэг 20-30 см юм дүүсэн баг шүү. Тэгээ энэ юу ч одоо ингээд энэ айдууч энэ намын байрууд ингээд энэ хот чинь ингээд нэг давхраар нуцсан шүү дээ. Тэгэхээр бүр хонхордуу газараараа бүр балж байсан. Тэхгүй яг тэгээд хонхор газараа. Тэгээ одоо энэ түүхийдний төв бараад энэ дээр энэ төв бараад энэ тэр гордын одоо тэр юу бараад гэдэг тэр орбит урдлын шүү дээ. Тэр чинь хүнсний бараад байсан. Тэгээд тэднүүд нээж бүгд усаа авчихсан. Балл тавьчих. Тэр тэгээд тэр борон тэгээд үргэлжлээл олон хоног ороод байсан юм уу? Ямар ч нэг 3 хоног орсон юм уу 3 хоног орсон юм уу. Тэгээд үүдэн тэр чинь яг тэгэхэд нэг юу алдар энэ зааланд барьсан шүү дээ бүхэн. Алдар дээр барилдаад тэгээ үргэлжлүүлээд ордонд барилдаад спортын төв ордонд ирж барилдсан юм шүү тийм ээ. Тэгж дууссан юм тийм. Тэгээд та цэргийн албад байхад ер нь энэ бэлтгэл сургалт хийж исэн юм уу? Бэлтгэл сургуулиуд нь ер нь хийн штэ. Одоо тэгээд юу штэ. Хүй тэгээд ер нь зүгээр юу одоо ерөнхий бэлтгэл олж авахтууд нь одоо их хэрэгтэй штэ. Төрийн дэвн одоо тэгээд маршин дэвн ер нь зүгээр тамирын бэлтгэл үү? Тамирын бэлтгэл. Одоо нөгөө бүхийн бэлтгэл хийж исэн юм уу? Бүхийн бэлтгэл үгээр хийгээгүй. Тэгээд нэг барилдаг хэдэн залуучуудтайгаа үржиж барилд нэг тэр хэдэн нэг 2 давлаа 3 давлаагаа хүрээд идэх. Тэгээд тэднүүдтэйгээ юу ханта нүүрсийнхээ юунд орж байгаа барилданда. Тэгээд тэднүүд намайг дийлэхгүй. Та болохоор явж барилдахгүй. Барилддаг хэдийгээ хүрээд ирэх нь дийлээд байд. Тий. Тэгээд тэр зун нь юу байсан юм? Манай ангийн одоо зуны лагрын нээлтийн барилдан болоод тэгээд би тэрний төрүүд байсан. За. Тэгээд тэднүүд нэг аймаг аслан тэр нэг усын давг хөвсгөлийн ядам хоёр аймаг аслан бус нэг аймгийн зам болсон юм. Хинтийн нэг ганц өгөхгүй нэг залуу тэр ч одоо бас яа татастай юм яси энэ гайгүй нэг аймгийн зам гэдэг бас гайгүй нэг тийм юу байсан шүү дээ.
өвгөн хүн энтергээ нэг тиймнүүд бас нэг тэднүүд тавихгүй мөртлөө тэгээд барилдаад яваад тийм л бас. Таныг ягаа явуулдаггүй байсан юм бол тэднэрийг дээлээд хахад Би яг хөө өөрөө ягаад яг мачин гэсэн утгаараа тэгээд ягаагүй шүү. барилдаг гэж хэлээгүй болохоор Тэгээд тэднүүд яа хотлоо хэлэхгүй тэгээд барилдаг энтер гэж хэлэхгүй юмдаа төрөөс энтер гэж хэлэхгүй ямар тэрийчээр мэдэх юм байна уу. Тэгээд сумын салтай үнд хүмүүнд юу гэдэг энэ багын энийг шударгатай аав ээжээс жаг өмнөж үг сонсоод тэгээд юу ягаагүй. Тэргээр явдаг. Тэгээ удаа өмнө хэлдэг юм цагаанаараа цагаанаар. Ер нь тэрэн ч гэсэн бас тэгээд юу яадаг юм бэ тий. Том болсон хоньос нилээдэг юм байна лээ. Тэгээд та 1969 онд одоо Булган аймгийнхаа баяр наадамд 25 наснда төрүүлсэн байх гэдэг баг. Тий. Тэгэхээр энэ сэргээс халагдж яваад ер нь тэр аймгийн арслан болтол та ер нь хөдөө орон нутагт бэлтгэл сургуультай аймгийн арслан гэдэг чинь бас чамгүй бэлтгэгдсэн хүний авдаг цол. Тэгэхээр одоо та хаагур бэлтгэл базааж иж аймагт төрүүлсэн байх гэдэг байна. Ер нь тэгээд яг л өөрийн тэр тамирын жахан гайгүй байсан байгаа ш. Тэгээ нэг барилдааны жахан ноцтой дөр суучихсан. Зүг тийм одоо яг л задан хүний юм болохоор нэг аархоо барил тийм тамирын тэнхний байсан байх шээ. Тэгээ танд бол одоо тэгэхэд бол тийм юм яг ингээд за үндэсний бүх ингэж барилдаа шүүгээ зааж өгсөн багш магшуул одоо байхгүй юу? Байхгүй. Харин тэгээ анхны тэнэг юусэн зааж өгч байгаа хүн л одоо замин дээр заслан намайг дагуулж ил одоо хөвсгөл явж барилдсан. Тэгээд аслантайгаа олон ч барилдсан болгондуул нь тэгээд олон ч төрүүлсэн тий. Одоо барилдаа бүгд бараг төрөөж хаяа нэг нямсрангуй аймгийн аслан нямсрангуй тэгээд замин дээр заслан төрүүлнэ. Хотоос очин бүх нэрэн тэр юу байна гээд байгуул барилдаад байдгаас мөнгөт авар зэрэг аваргын тэр очиад биш мөнгөт аваргатай 2 өдөр төлсөн баг шүү. Тийм үү. Тэгэд ерөөсөө та аймгийн арслан болохдоо хөдөөнөө мал дээрээ байж байгаа л да хүж ороод төрүүлсэн юм уу? За бараг тэгсэн дээ. Ямар одоо тэр аймгийн арслан болсон наадам ер нь ямар болж ив та нэг наадмаа сайхан дурсаад ирвэл. Наадам ч одоо юунда яхан орон нутгийн наадам ч одоо сайхан оног бөхөө барилдуулаад 128 бөхөө барилдуулаад юу яана морь оролдоо тэгээд наадам морь үчээд бөхөө барилдуулаад ингэж гэлээс нэг тэгчин то манай тэгчин хэн замин дээр заслан Бадамзаан интервэйшн да томуудасан. Тэгээд аймгийн аслангууд тэгээд би энтэй сэрэн нэг аймгийн аслан байсан. Сэрэн готе өдөр төрөнд үлдээд би давж анхан төрүүлж байлаа. Тэм байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Ремикон хувьцаат компани. Ясана. Энэ төлбөрүүдийг өндөр гарах нь дээ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байна. Төлбөрний хад юм хямдхан байх юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Вуу хоо. Аймагтай төрүүлчихэд. За. Намаг нь 10 сард одоо тэгч одоо саний юм да. Энэ царцаа ногоон гэдэг онгоц суманд одоо шуудан хүргэн. Тэгээд тэр манайханаас айрыг авдаг байсан.
Тэгээд одоо нисгийнхэнтэй найз болчихсон. Мм. Шинхэн аймгийн аслан тэгээд залуу миний үеийнхний байсан хэн дашол Батэлжиг хоёр тэгээд сингээгээ нэг 3 сингэн дарга нь байсан. Тэгээд тэдүүд хурж ирээд энэ ажилдаа явчаад хүний уудагчаад за одоо 5 цагт бууна. За шив ээж байгаарэ. Тэгээд манайхан чинь нэг манай тэр юун дээр аваа интертэй тэр 10 гэдэг газар айрны гэрээ хийчихсэн. Тийм ээ. Тэгээд тийш шинж тэгээд байнгал тийш нэшэ интерес. Тэгэхээр яг тэр үед нь одоо манайх тэр хожигаа цааталтай нэг тийм толгой ар дээр байсан юм уу та. Тэгээ энэ дээр тэгж очиж одоо айрг уна гэл. Энэ сүйдний дажуултч нийсгийн 24-ийг томжолооч гавьятмыг болсон тэнэсч байсан. Тэгээд очдөг юм аа. За чи маргааш юу ачи ирэхгүй маргааш орой хурцирч явна гэнэ. Тэгээ яг тэнцээ үчирээ тэгээд яг очихтай залуулсан тэгээд яг айрг уугаал тэгээд намайг цоодлаа аймгийн хаслан ирсэн гэдэг нэг улсуучин цуглаад орон нутгаараа цуглаад ууж идээд шинүүд ингээ юу яачихсан. Нойром жаахан давтуухан хонсон. Тэгэхдээ өглөө бас нэг тэр үе чинь соёлын давтгуун гэдэг нэг гэрээ гоёдаг бас нэг тиймэрхүү таарлаач гэсэн чинь мөнөө бодно интергээд тэгээ тиймэрхүү байсан гэсэн тэр нэг тийм имажинтэй боддог гэдэг. Би бас тэр нэг бодгийн зэгт бас нэг нэртэй. Чи ягараа ингэ юу яадаг энэ үнэнгээд автгайн бодоод байж чадахгүй яадаг ингээд тэрэнд оруулчихсан. Тэгээ хүн чи юм хийсвэрдэг тэгээд тавхаа гэдэг багштай тэгээд тийм хийдгээд тэгээ автор ирээлээд бас болоогүй. Тэгсэн өглөө өнөө согтуус чи яаж байгаа өнөө тамхитаж байгаа тамхитаа галыг ингээд нэслчихгүй юу. За. Тэгсэн өнөө хүн юм малын туун тавгүйсэн юм байгаа. Тэс эсвэтэй гэдэг юм юу тэгээд өнөөх нь буудаад Зөв. гэр шатаад өөрөө шатаад тэгээд одоо энэ гарч ингэж төлөгдөөд тэг чинь 80 наас тэгээд толгой молгоо ингэж мултарч төлөгдөөд ингээ юм барилдах өнгөрөхгүй тэгээд тэнд явсан нэг юуны хотын нэг жолооч төв дээр өргөж өгөө төв дээр очсон чинь юу байдгүй им чинь байдгүй өнөөгөө шатж өгчих гээд тэр хооронд би нэг юу яасан өнөөх халуургад ухтай зэрэг очиод айрг нэгээд өвчөөд байхгүй. За. Тэгээд айрг түрээд нэг болоод тэгэхээр нэг чинь таргын төвчийг тарга байж төвчсөн чинь болохоо байгаа. Өнөөх нь бүр ингээ хатаад. Өнөөх айргын даад үрээд. Тэгээд одоо тэр үед тэр нэг зөвдсөн байна. За. Тэгсэн өнөөх шаталтанд дотгошоогоо ороогүй. Гадагшаага гараад. Хорн гадагшилсан байна. Тий. Гадагшаа гараад ингээ шаталтыг бүгдод. Тэгээ энэ чи бүр ингээд арьс марс нэг хамбаага хөөгөөд ингээд ирсэн. Тэр биш бас нэг сар шахуу сахиултай байж швт. Балархшихсан биш тий залуугаараа. Тий. Тэгээ манай өвгөө авт гэжсэн. Миний өвгөн бяр нэг 52 хасагтлаад гэжсэн. Тэгээд тэр чигээрээ юу хийж байгаад. Нэг 2 сарын дараа гайгүй болоод энийг өвчүүлээд энэ юм уугаа өвчүүлээд хөрөнгө энэ чинь нэг давраасан арьс нэгэд хурааш. Энэ чинь идэ болоод ингээ махынт нь болчихсон юм чинь. Тэгээ энэ дээр зинхтэй зэрэг нэг баавгын тос ингээ тусаахтай зэрэг. За. Махын дорн дөрдөг юм биш. Тийм үү? Тий. Тусаахтай. Тэгээ тэр чинь удахтайгаа зэрэг ногоо идэ болно. Тэгээ тэрийг нээчээд бүцрийн угаана. Тэгээ нэг гайгүй шиг тэгээд. Тэгээ одоо нэг сорвил үлдсэн байна да тийм ээ. Энэ ч бүр алаг байсан тэгээд. Тэгээ хуржирээ алаг гарт шинэрж авчид байлаа тэгээд. Тэгээ хатвар чи нэр авчид байлаа тэгээд. Тэгээ ерөөд нэг хатвараараа тогтсон байгаа тэгээд.
би хоршоод нэггийн харьяа хүрээд ирлээ. Болгоноос тэндээсээ яваад одоо манай болгоны вин тамирын орон дараа ер нь энийг одоо ингээд энд ер нь амжилт гаргахгүй яаж хөдөөнийхээр байх уу энэ тэргээ тэгээд нааш нь ярьж байгаа даваа самбуу сайд одоо цалин яамны сайд байсан даваа самбуу энэ тэр ярьж байгаа тэгээд энд бас нэг намайг ивент тэгтээ одоо тэр үдүүн дэс таваа гэдэг хүн урлаг төмөр эдийн дарга тэр энэ гадаад улсын яамны бас нэг хэлсэн дарга илбүзээ энэ тэр гэдэг хүн одоо ивэлтэй аваад одоо нэг ивент идэх гэдэг шиг. Тэгээ энэ урлаг эдийн гэнэ даваад тэгээ хоршоод нийгмийн харьяа ингэ байж гэлээ. Тэгсэн мөнгө тавраг цэрэ авраг энэ тэр энэ баруун аймагт тойрон эдийн гэдэг. Өвөл. За. Одоо 11 сард явж байгаа. Тэгээд арангаагаар одоо тэг чинь хэний мөнгө таврагын найзууд нь одоо аймгийн дарга маргын тэр болчихсон. Гайгүй албан системч байх. Тэгээд хэдүүдээр ингэж явж барилдаг. Арангаа явдаг замынхаа зур юу яагаад сумдаарч барилдана. Ингээ явда арангайд 3 барилдлаа. Хоёрт нь зүртүүллээ. За. Галдандаг нь чинь юу байна чинь. Тэгээд улсын цалтай энэ 5. Тэгээ нэг 5 залуутай. Тэгээд тэндээс одоо нутгийнх нэг 32 хөх барилдуулаад. Тэгээд хэлцээж одоо сүүлд нь болохоор энэ 2 аврах чинь нэг 10 залуугийн зогсоож байгаад ингээд юу тойргоор хэлжээ шүү дээ. Тэгээд тиймгүй хэлбэртэй арангаа гараад тэгээ замынхаа сумдаар барилдана. Хожирд одоо энэ шинжил юу өвөр хангаад очиад баян хонгорд очиад баян хонгороосоо эргэж өвөр хангаад дараа тэгээд өмнө говь ороод ингээд дандаа ингэж барилдана. Тэгээ өвөр хангаа өмнө говьд очиад ирэхэд өнөө ирлээ гэж чинь маргааш нь нэг цагаан сар нь болчихсон. Тэр үед оноороо цагаан сар хийж байлаа. Шинэ жилээрээ юу? Тий, тэгсэн чинь юу нэг ярина хэ галдан битэр хаяа нэг дэрвтүүлдэн хаяа нэг өдөрсүүлдэн зэрэг аврага хаяа давчих тэгээд. Тэгэл өнгөд очиад барилж яасан муу аврагт гэж. Би одоо муу аврагнууд дэрвтээ садахгүй л тэгээд. Нэг өрөө нэг үсэр. Хөөе би одоо унчих. Би одоо энд унчих. Галдан дондохгүй зам унчдаг юм. Юу үлийг таахгүй. Ачим тэр унчдаг юм гэнэ гэж. За. Энэ аврагсан димэд огсчихдээ. Эдэг л. Ингээд. Тэгсэн дээр сүүлийн барилт юм байсан баг. За. Өмнө бай. Тэгсэн чинь 2 авраг үлдлээд. Тэгсэн чинь тэр авраг мууийг ганцхан өргөж аваад тавьчихсан шүү дээ. Тийм. Тэр хэдээгүй юу гэдэг айгүй их мэдэрч шүү дээ. Өөрөө яаж мэдрээд байсан? Зүүдэлсэн юм уу? Яасан? Өөрөө тэгээд ингээд ухаанаар тэгээд мэдэрдэг шүү дээ. Тийм үү? Тий. Муу авраг чи юу юм? Энэ 64 онд юу яада? Өглөө манай дөнгөж хойхон нэг юу 50 урд талд манай 50 хойдолд нь хажуудалд нь хэдийд урд талд мөнгө таврах гэж. Тэр үедээ тэгээд цогрыг наадмаа явна гэдэг чи явна унаа байх шүү. Тэгээд наанаас нэг унаалд нотхгүй татварсуугаа тэгээд стаж авдаг тийм. Тэгсэд юу яцлаа. Даалгавч. Би төрөл төрөл гэдэг. За. Тэгтэл за яасан бэ аваргаа гэдэг. Миний мар төрөл, азар төрөл. Миний азар төрүүлж бат би төрүүлэхгүй яа. Ингээ миний хамар зангидчихсан гэж гэдэг. Машиичсан тийм яриас аархаж гэдэг. Төрүүлнэ гэж. Тэгээд юу яа стажинд ажиллаа. Ich heißt ja. Тэгээд тэр үед нь тийм ойлцооч яах гэж аргаахгүй. Өнөө нэг я орцсон мөрш
Зүгээрээс дэрэгдэн дээр юм байл харахгүй. Амар ингээ ирэх чинь шантайж байгаа. Тэгээд тэгтэл үтсэрээд аюулаа үлдлээд. Тэгээд юу хүмүүс одоо ордон тогтоо ингээд хөлөө алдаад ингээд нэг үснээс ингээд богцолчихсан. Ингээд дагамцаад яваад. Ингээд гараа алчихсан. Тэгээд яг мэдчихсэн чинь энэ түнчүүд байжсэн чинь хөлөө алдчихлаа. Тэгээд одоо өнгөрсөн дотор бодож байгаа шүү дээ. Тэгс 2-3 ингээд таасангүй. Тэгээд ирэж бүр ингэж явж байгаа. Тэгээд баруун талд нэгэн хэвгээ. Тэгээд тогноор дур гараад. Тэгээд нэ тогцоод яваад. Мөё дотор зөв ганцхан гарна ингэж. Өөрөө ганц нэг гараад ингээд яваад. Өнөө тэгсэн чинь нэрээ яаж байгаа тог өнгөрөөд яжсэн. Манай яг ийм барилын ингээд явахгүй. Ингэж ивж байсан л өргөлөө. Тэгсэн нэг төө хараад өнгөрөөд тавьчихлаа. Тэгээд төө өргөд уулгачаал одоо ингээд яахан ингээд хөлөө ингээд цэгээ олж байгаа ингээд өргөх юм байл. Тэгж тооцоо хийсэн байна. Ингээд хөлөө жаахан зөөгөө ингээд яасан чинь өний хотгоноодоос хөлөө өний өвдгөн дээр нь хурч байхгүй юу? Тэгээд ингээд хөлөө зөөгөө ингээд тавихад л доктораад хөлөө өвдгөн одоо тэрчихгүй юу? Тэгтэл баянаа чинь зүг гээд өвдгөлж байгаа. Тэгсэн чинь болоогүй тэр чинь барьсаа тавиагүй тэгэл хоёулаа ингээд явж байгаа л. Мөйг араацсан дараад явсан. Тэгэл баянаа тэгэн юу ярьж байгаа чи? Өөрөө унцаад. Би унаагүй гэж. Чи на өвдгөө харгаад байхгүй юу? Тэгсэн чинь тэгч ногоо байсан чинь ногоон дээр нэг хүчтэй хүн чинь өвдөлтөл ногооны юу хүрсэн байгаа чи. Ногооны шүүс болцсон. Ногооны шүүс болчихсон. Тэгээд хэн мөё таган авчаад явааш. Баяна тэгээ ярьд. Мөё нэг авраг тэгээд твээ явчихсан. Би хойноос ангаагаад хоцорсон ч тээ. Гэт нэг тэгж ярьд гэдэг. Нөгөө ярилцлах дээр нэг жоохон маргаантай болцсон гэж яриад байдаг. Тэр барилдаан юм байна тий. Тэрнээс бол муу унчхаад төгөлчий дахин авалдаа гэд надаас дахин аваагүйгээ явцсан гэж яриад байдаг. Тэр юм баг. Тэр л байх тий. Тэр чинь нөгөө 74 онд байх гэдэг тий. Тэр бол тэгвэл маргаангүй л тавьсан юм байна. Маргаангүй. За. Тэгээ та энэ хотод орж ирээд одоо 71 онд улсын цол авсан байдаг. Тэр 66 оноос хойш ерөн тэгээ дахиж 71 он хүртэл одоо улсын наадам дахиж барилдсан уу та? Барилдсан байгаа. Тэгээд энэ одоо нэг нь Хадбаатар дайсан байдгийг. Тэгээд Баянаар авсан хоёрт. Хэд дээр унаад байсан байх вэ? 5 дээр. 5-ын даваанд уу? Тий. Тэгээд тэр үеч одоо нэг юу яач чинь даа. Одоо нэг Баянаад чинь энэ толгойгоо томноо ячаад юу яахгүй юу? Энэ Макнабти нэг том нээлтийн барилдаа болохгүй юу? За. Тэгсэн чинь тэн дээр ч одоо томчууд бүгд цугулчихсан байсан да. Тэрээр эрдэнэт рүү энтергээд. Тэгээ тэр барилдаанд би өдөр төрөнд үлдээд Баянаа битэр үлдэхгүй юу? Тэгээд Баянаа дээр гээний тийм том альбом дээр юм биччихсэн байсан. Тэгээд Баянаа төрүүлнэ гээд тэгт би Баянааг тэнд гойдчихсан байхгүй юу? За. Тэгээд тэнийс хойш Баянаа жаахан юм боддог байсан юм яадаг авцад болсон. Тэгэж одоо бүх юм байж одоо юу штэ. Багштай одоо нэг 50 төгрөг одоо төрүүлсэн 60 төгрөг 50 төгрөг тэгээд нэг
25 нэг 30 төгрөгийн юм байна л Тий, да. одоогийнх шиг Тэгээ нөгөө чинь- бай шагналаар амьдрчвал чадахгүй байсан баг. Яаж чадах юм бэ? Аа. Тэгэхээр та ямар ажил хийдэг байсан гинэ? Би жуучин компанид автобус барьдаг байсан. Автобус барьдаг аа. Тий. Тийм үү. Тий. Яг тэгч одоо мэрэгжилгээд юу яахгүй нэг сургууль суугаад би нэг 21 суугаад юу яалаа. Нэг оройн 10 дугаарыг төгссөн ухаантай тэгээд. Мм. Тэгээ одоо нэг их сургууль суух гэдэг би бодоогүй шүү. Тий. Яагаад ч бодоогүй тэр яа. Аа. Тухайн үед мэлтгэл хийх арга байхгүй тэгээд энэ сонин боцтой нэг хөгдөөд тийчих чадварнууд таарах. Тэгэхээр ерэн зүгээр яг ингээд бөхөөрөө шуудхан дагнаад явж чадаагүй ажлын хажуугаар барилдаад байсан байна та тийм ээ. Тэгээ Аа. Тэгээд тэр одоо ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 6 давж Монгол улсын заан цолонд хүрсэн. Тэгээд тэр наадам ер нь ямар болж байв? Та тэр сайхан одоо цолонд хүрсэн наадмаа эргээд нэг сайхан дурсааш тийм ээ. тэгэд одоо ингээд нэг хоёр аваргаалга яарна л да. Аа. Одоо таринд намайг ингээд тэрний амралтанд наадмын бэлтгэд гарч байгаа. За. Анхны одоо ер нь миний наадмын бэлтгэд гарч байгаа юу н тэр. Тэгээд тэнд ч одоо мөнгө таварга намайг юу яана. Дэрэгдэн ингээд битэж хоёр орнд. Тэгэхэд мөнгө таварга бас эсвэртэгэд барилж байгаа бэлтгэсэн. Манай Люнда зантай националтай барилж байгаа. Хөлөө ташаантлагоо ингээд наалдан ховхроод Ой. аарцг Арцгалаалтсан юм байна тий. аарцг залцсан. Яаж байгаа гэх вэ? Энэ ордонд Люндатай барилж байгаа Люнда тэгээ ороогоод Аа. иргэсэн. Тэгсэн баян мөнгө авраг хэнтэй эрдэнэ ажлууд барилж байгаад эрдэнэ ажлууд баян мөнгө гэвчээд өргөж шидчихгүй. За. Тэгээд улсуучин тэгээд том өмнөхтэй алгатчаад сүйд олон шивд. Тэгсэн жил намжаагүй дэтэл дахиад юу яа. Тэгсэн Люндач яачаад мөөгөж яачаад ингээд тэгээ ороогоод эргэж байгаа. Тэгэл хэн Люнда өсрөө хөвчихгүй. За. Тэгээ унжсэн хүн чинь юу яагаад Люнда өсрөө явчлаа. Тэгээд л дэвх гэсэн дэвч чадаагүй засварлаач бариад авсан. Тэгтэл яас тэгээд эрдэнэ чироо дөрвж билээ. Тэгээд тэр Люндагийн өдгөж хаашаа чинь байсан. Тэр хүний амгийн задлж байна гэдэг ч тэр. Тэгээд тийм үү хүч гаргаж байна шүү дээ. Хаа. Тэгээ дэгийн ороогоод хинэн дэгийн ороосон юм. Люндад тэгээ ороогоо иргэсэн юм байна. Аа. Тэгээ мөө чи ингээд баг өсөрч явахгүй юу. Аа. Тэгээд өрөөс нь тэдэрээ гიშгсэн хөлөөр ингээд цуг татаад ингээд өргөө шидэхтэл Люнда тэнд өсрээд өрөөс өдрийг шигж байсан шүү дээ. Тэр нь тийм гэж хэлэхдээ бас хэцүү. Их бяртай байсан юм. Ярьчих. Тэгээ арцгаа задлсан юм байна. Тэгээ хардагсан. Аа. Тэгээд тэгхгүй юу. За. Ингэж энэ өнөө авган нэмчивт. Аа. Энэ биений судасл тасарсан байхгүй юу. Тэгээд авган тэгсэн гэж байна. Энэ тамир гэж юм чи одоо эргүй юм. Чиний арцгийн задарсан байна гэж ингэж байгаа. Арцгийн задарсан хүн яаж ингэж байдаг юм бэ гэж. Энэ мэд тэмээд огсоод байгаа юм гэж өөр тэгдэг байсан шүү дээ. Тийм үү. Тэгээ яах вэ? Тэгээд харшаад нэг ингэж юу яана. Би дэрэгдэн сууч нэг гоё нийлээд сатан сууцсан сууж байна да. Аа. Надад өөр хүмүүлбүүлэхгүй. Тэгээд яг нэг арай өвчин гайгүй болсон юм байна шүү дээ. Аа. Тэгээд тарин тач амрахгүй юу. Тарин тачраа намайг л бэлтгэж хийдэг. Нөгөө тэд нь таагүй шах өөрсөө яваач. Тэгээд тэднийг юм дуурах чи байж үчи. Намайг хөдлөж аашиж хөдлөв. Тэгээд бэлтгэж хийхдээ зэрэг зааш тэгж барил ингэж барил гэл. Аа. Тэгээд хүн чинь тэгээд сайн хүний дэргэд байх хүний үг авах чинь тэгээд сайн байдаг. Тэгээд барилдаад одоо юу яа. Наадмын бэлтгэд юу яжсэн вэж аваргын тэр түнхэлт. За. Yani одоо тэр авийн алдрахын тэр yani тэргийн түнхэлж байсан да. Тэгээд тэнд очиж баг наадам хийгээд.
Тэгсэн дөрвөн даваад бэж аваа намайг аваад ганцхан шүүрч аваа шидчихлээ. За. Тэгээд буцаад явлаа. Тэгээд чимд очиргаа даймдаа сосоронгүй тэр бүгд тэнд бэлтгэж өгөө. Тэгсэл энэ лагцэр ерөөсөн бүх болохгүй гэ чимд очиргаа намайг загнаа. За. Энэ мөнгөтэйг дуурайсан их сантай амтэргээл. Тэгээ би ч үхсэн их санч яхаад тэгээд нэг хөвцөн гараад байсан юм байна. Тэгтэл тэгээд юу яа тэнд чад бэлтгэж тэгээд яа чимдэрчрүү айтан барьдаа тэгээд өгөхгүй нөө. Тэгээ яхад чимдэрчрүү намайг өцөхгүй нэр нэг сантай өгдөг тэгээд. Тэгээ яг тэнд бэлтгэж тэгээд надад ирсэн надад наадмын сарлага дөнгөж өгч байгаа. За. Тэгэхдээ галдан мэтэр барилдаа. Галдан тэгээд фэрсгээр төрүүлчихсэн баянаг давчихсан. Мундаг атаасгүй бүргрээд. Тэгээд яа тэгсэн мэтэр ээжтэй тэгсэн чинь юу ээж байсан чинь 3 онцгтаа шүү. Галдан давг начинд. Тэгээ би ч зүрх өгч байгаа. Тэгсэн би тэр дуудчихаа. Барилдаж. Тэгээд чинь тэгээд би тэр өрчрээд галтантайгаа барилдлаа. Үзэж байгаа л нэг жоо та тэр чинь 3 тоочлаа. За одоо болно. Тийш дэвэл гэж. Тэгээд аюу одоо сарлага бас бэлтгэдэ. Одоо базааж байгаа үйл дээ. Тэгээд тэр үед нэг тийм их сони бас тохиолддог. Мөнгө тавар ветеринар ор ингэж байхгүй юу? За. Тэгээ нэг өдөр тэгж энэ миний дэрэн дотор юм дуурдаг юм шүү дээ. За. Чи сонсгоо. Юу дуурдаг? Хорхой ч юм уу? Шоу ч юм нэг дуурдаг. Энэ цагаар дуурна гэж тэгээд. За. Өгдөө 5 цаг үед дуурна. Өдөрний 2 цаг. Орой 7-8 цаг үед дуурна. За. Энэ яаж юм гэдэг. Нэм дуураад. Тэгэхээр айдиасан тэг. Энэ холбоо гэдэг. Холбоо гэдэг байхгүй. Ямар юм аа? Холбоо гэдэг. Холбоо. Юу гэсэн үг юм бэ? Одоо дээр үе толсуудын хэлдэг юм байл гэдэг. Одоо тэ муу юм гэсэн үг утгатай. Тэгсэн чинь тэгж ингээд уумдаа гэсэн. Тэгээ тэр чагсан эн адиас тэрав тэрав тэгнэ. Тэгээ хурцэрээд нэг юм байхад гэртээ ирдэг өөр газар ихэд тэр ч өнөөг хурц дахид дуурсан шүү дээ гэдэг. Өөр газар байхад хүртлөө. Энд ирэхэд дуурсан гэж. За. Өнөөг хурц дахид дуурсан шүү дээ гэж. Тэгээ тэрнийхэн дуурахыг та нар бас сонссон юм уу? Би адиас тэрав бид дуурав өөр хүнд хэлэхгүй л дээ. Тэгээд дуурж жагж байгаа чи. Ингээд үнэхээр дуурж байд. Үнэхээр дуурж. Ямар хоо дуутай юм байх вэ? Шоу ч юм уу оргой ч юм уу нэг хачи юм дуурж. Хөндөй дуутай. Тийм. За. Тэгээд яа тийм дуурдгийн. Тэгээд хэн адиас холбох гэдэг. Тэр нь одоо юу байсан юм бол тэгээд Одоо тийм одоо юу юм да. Одоо хэн нэг юм ярьж байсан да. хэн Зэрэн тогтог авгаа. Нэг барьдаа тэгээд яахтаа тэгээд нэг юм яахад. яхан харын талын байгаад байдаг гэж юу? Тий. Тийм юм да. Тэгэхээр тэр бас яхан жатга матга маягийн юм яваад байсан байх нь. Одоо тэгээд яг ямар утгаараа тийм гэдэг. Тэгээд одоо муу юм хараад өрөөлөн юм байт юм яа тэгээд хүний тийм ямар жоохон тийм нэг ёртод бол юм байсан байна. Ямар ч тийм зөв юм байгаа. Тэгээд Тэгээ ээж мэдхгүй юм чи яахад тэгээд. Тай одоо тайлбарлаж чадаагүй.
Учрыг олоогүй л байна гэж. Учрыг олоогүй хэлж мэдчихгүй юм чинь одоо тийм үгдүүд зөнд байдаг шүү дээ. Аа. Би нэг сайхан гээд барилдаад байжсэн чинь тэгээ барилжуулах байгаад хүүхд бүлүүд би бас нэг сайхан 4 настай охиноодсан тэгээд ингээд сайхан ингээд барилжахтай зэрэг ингээд зааландаа ингээд барилжахтай зэрэг эн чинь ингэж хоод идсэн шалгааг хоод иддэг гэж ингээд хурайлаад одоо агсмэр тоош хурдж байгаа шиг хурайлаад тэгээд гүйлгдэг шүү дээ. Тийм үү. Тийм очдөг шүү дээ. Тэгээ би нэг хүнээс за чи юу сайн за юу яахгүй. Одоо муу гэж юм ярээс хайж. За. Хүн ирүүд байх хэрэгтэй, амьд байх хэрэгтэй гэж. Тэгээд тэр үе чинь тэгээд сэтгэлээ хөдөлгөө ихтэй гайгүй бас байсан үе тэгээд юу ааштай. Бас сэтгэлийг хөдлөн шүү дээ. Тийм хүн байдаг юм байл. Солоовсон унаад тэгээд хэн мөнгө тавар тэгж байна. Ингээд 3-5 цаад байжсэн чи. За. Энэ 3-5-нд онхтой таарсан шүү. Говалтаа нөө. Тий. Тэгсэн хөл авчаад энэ хөл авчаад. Энэ хөл онхтой яа тийм хөл авчаа онхтой яа тийм юу гэсэн. Тэгээд бүр тэрсэн шүү дээ. Аа. Тэгээд энд яаж онтг юм шатаад тийс чи минь гэдргээ байхгүй. Тэгээд мэрж яваад тэгээд давсан. Аа. Дөрөвдөр. Тэгээд дөрөвдөр юу начаваад тэгсэн муу юу тэ 3 дээр хүчрээд гэж. За одоо чи өөрийнхөө барилдаанд барилдсан шүү гэж. 4-5 доо. Тий. Аа. Одоо болно чи одоо өөрийнхөө барилдаанд барилдсан шүү. Юу байгааг таныг авсан юм байна тий? Тий. Аа. Тэгээд тэгж одоо би нэг өөр гарал өрүүлнэгээд татаад аадагдчихдаг, мордчихдаг. Тэгээ нэг гуйдчихдаг тиймэрхүү мэгтэй байсан л да. Аа. Дүндээ хөлмөх нь бас нэг жуудаад нэг барилц бас нэг хаяа өсгөлээд бас онцноо тэгээд. Аа. Тэгээд баян хийхгүй. Тэгээд байжсэн дөрөв доктор байжсэн муу тэгэхгүй тийм дэчрэг та энийг авчихгүй гэдэг. Тэгсэн чи муу дэрэгдэн байсан. Аа. Бертаат өөрөө болноос тийм бэртэй юм бол би наадах авахгүй. Чимд очир аваргоо. Тий. Аа. Таныг нөгөө их цантаа гэдэг байсан гэж байгаа тий. Яаж авах вэ? Аа. Тэгсэн муу тэгвэл би таныг авчихгүй. Ичихгүй ч авахгүй гэж. Ингээд дуухгүй яа. Аа. Ингээд дуусч байгаа ч яа. Тэгээд усууд аваад л яа тэгсэн чилдэ нэг тийм унцгал гэсэн тийм сэтгэл ирээс байх. Хэн ч яадаг. Тунаасаа л гэж болдог. Аа. Тэгсэн гарах гэж явж байсан чинь эрдэнэчэр зан авчихад байгаад тэр болгоны тавьсан хайч үгүй ашгарч идэв. Аа. Тэгээд ховцооч дийж нөхчөөд бүхнээ гарчжээ. За. Тэгээд энд дэвэж аваад бүх соллох гэдэг ингээд. Тэгээд минь намайг нэг засвал манаваад нэг үрээд ирлээ ховцоо нэг өндөгчгөөж нэг найзтайгчгөөж хөшөрөөс өгсөн. Дэвэж аваад ерэн нэг сэтгэл тогтчихдаг. Барилдмаа шигдээд. За. Тэгс дээрээсээ ингээд цонлоод ингээд дээрээс ингээд тавьж байхгүй юу? Би ч бас анаа заа юм чинь бас элийн аслангууд нь доогоор орсохгүй. Тэгсэн дээр нэг хоёр хүн байжсэн. Аслангаа засуулаад тавьж. Надад тавьж. Яг дуудаад тавиадахгүй гэсэн. Хоёрд нь ч заны ягараа тавиараа амгтуус тавиадаш гэж байна. Аа. Тэгээд юугаад тавилаа даа. Тэгээд урдаас нь очивсаад гэнтхэн хадууршгаа юм шиг тугаад очиж авчгаад хүрээд сэврээд даа гэсэн чинь эрдэнэ хайрцагтаад ингээд. Аа. Хүрээд ирлээ.
Тэгээд тэр ямар ч үед тэр золгохыг заажсан баг. Золгохыг. Тий. Золгохыг. Ямар ч байралтайсэн золгохыг зааж өгсөн. За. Тэгсэн тэгж гарах гэсэн чи юу гар хоёр чинь зэрэгэл хөрдөг юм бол хүн тогтохгүй гэж байна. Хэн? Муу яваа. Нэг тэгсэн байхгүй юу? За. Гарахаас өмнө. Тэгээд золгосон. Тэгсэн чинь золгосон чинь зүгээр л хөвчээд өгдөөд. За. Тэгээд халгаа дээгүүр дүүл гарч байгаа тэгээд хөрч ирээд бас гсэн зүгээр зүгээр. Нэг удаа задавлаа сайн дэрэлтэй гэж хэлж юмсэд юм шүү дээ. Тэгээд муу боожг гэсэн юм багтаж бодлоо. За. Тэгээ яхад начин болчихлоо. Тэгсэн чинь 6 дээр л хүн авахсан чинь бэж авах гэж. Тэгээ яг дөрөв очсон санаа. Нөгөө нэг шидүүлдэг. Тэгээ нэг шидүүлдэг. За бяраар бол надаас дотуул юм. Баяр болохгүй. Хөөрэ төрөл биш юм. Тэгээд ингээд хүрээсэн зүгээр энэ шагаад 2 уран ороод байгаа. Мөрөв. Ингэж 2 сэнжиг ухаад. 2 сэнжиг ухаад чи жигдчихсэн байгаа шүү. Тэгэхдээ ингээд л яхаа. Илүү үсээч байж ин далд талсан чангалчихсан байгаа шүү. Тэгээд 2 урч юу яалаа. Тэгээд ирэн тийм урдаас нь ноцож үзэх гээл. Ямаас барьж авах гэдэг. Бяртаага бол мэдсэн та тийм ээ. Бяртаага надаас бяраар бол дотоо гэж л бодоод өөрийгөө зүгдээд байгаа шүү. Тэгээд үдгээс маний за яг чамайг нэг жаа. Юу яа. Ахиохон болоод. Одоо бүтэн андаг биш энэ нэг дий одоо дунд хурууны хурууны дунд уу хүртэл оруулаад. Тэгээд тэрийг сэтгэж байгаа шүү дээ. Тэгээд хаалгаад ингээд жээж алах сарх гэж тавьж байна. Тэгэд мэн ингээд юу яасан шүү дээ. Гараад олоосон шүү дээ. Тэгтээ нэгэндээ гараанд олоогоод тэврээд хамт дайраад тэгээд явчихсан. Та их хүчтэй халсан байна тий. Хүчтэй халсан. Тэгээ гараад олоохт нь тэр чигтэн дайрцсан юм уу? Тэгсээ. Тэгээ энэ дээр нь тэр одоо хүний одоо тухайн ухаан байхгүй тамирын ухаан л. За. Энэ дээр нь толгоор дарцсан юм шүү. Наалда дарцсан гар чинь тэнийж өгдөг юм биш. Гарын эндээ ингээд толгоогоор гавчаад дарцсан. Толгоогоор зүгээр ингээд дарчихгүй юу? Мөргөө дарчихгүй юу? Тэгээд хэн чинь их мэгтэй хүн чинь тэгээ тонгороод авираад хэсэгдээд тэгээд юу яасан да. Бужигнаал явсан байна. Бужигнаа тэгээд дарсан. Тэгээд дайраа дарж унагаасан байна та. Тэгээ 6 даваад. Тэгээ 6. Тэгсэн тэн дээр юу яас буруутсан юм аа. Сэрэ авъя гэж. 7 дээр үү? Тий. За. Тэгсэн сэрэ авах гэсэн аваа. Би үзэн шүүхгүй юу. Бэлтгэлтэр сэрэ авах битэр 2-3 бэлдсэн. Намайг тавааг байхгүй. За. Тэгсэн мөртөө би аваа гэдэг. За. Тэгээд хэн сэрэ авах чинь мөнхөд тавраг сэрэ аврагыг авцсан уу? Мөнхөд тавраг сэрэ авраг авч. Тэгэд мөнхөд тавраг намайг авах гэдэг байхгүй юу? За. Тэгсэн чи сэрэ авраг юу яачих. Харчихгүй юу? Харчихгүй юу? Тэг бүтэндээс. За. Мэдээж наа энэ баруун зүгээс явж байгаа. Зүүн зүгээс явж. Тэгсэн чи намайг цагнаад. Юу гэж? Одоо яах вэ? Хүнд бууж өгөх гэлээ гэдэг үү? Авах гэдэг гэж байна. Муу идэхт мэрдсэн шүү. Та 7 дээр мөнхөд таврагаар гаргуулах гэдээсэн юм уу? Тийм гаргуулах. За. Муу мэдчихсэн байх байхгүй юу? Нөгөө нэг арцгаас адлсан байсан. Тунтайгаа тавьж байгаа тэгээд тэрийг хөнчихсэн байхгүй юу? Тэгээд ингээд яаж гэсэн юм хэн муу явагч зэр аврагч мэдэрч. За. Тэгсэн наваа цагийнч. Юу гэж? Хойч тэр юу хийгээд байгаа чи. Тэгж. Хооноос нэг богдсон бирөө төсөж яах ингэж хийж байгаа. Чи явчих. Би одоо чам зөндөл тусалсан.
хүн авахгүй юм чи намааг авах гэдэг. Мөнгө таваргаад. Тий. Би директ ингээд зогсчлаа. Аа. Тэгээ яах вэ? Би зам зэндэл тосолсоо. Одоо чи одоо нэг ээж болсон ч одоо. Ингээд мөнгө таварч чинь тэр аврыг аваад вайна намааг аваад. Аа. Тэгээд сосронгоо хайд хоёрч барьдаад. За тэгээд аврагтай барилдаан ямар болж байгаа юм? Аврагтайгаа барилдахсан чинь юу яахгүй юу? Авраг чинь үглээд Юу гэж өгүүлэх юм? яах вэ тэгээд тогоидэл одоо дүүл барилдах ухааны юм одоо би чамайг одоо юу цаалгатал чинь яагаагүй штэ. Аваагүй штэ энэ тэр ухааны. Аа. Тэгээд ингээд хүч яг ингээд яриад тогтоо тэр өнөг оргил байсан юу ч ингээд өнөг нэг ан хийгээл хүн уриаддаг штэ тийм ээ. Юу зогсоодог тэр шиг учтдаг байж штэ. Тэгээд зогсохтой зэрэг нэг баяндаач өөрөө дайраад. Аа. Тэгээд юу адилхан дайраад нэгээд баянаагээд юунаас ингээд өргөчөө доош буулгаж байгаа мэддэг штэ. Буулгаж ийсэн. Тэг ингээд гидсэн дээрээ өргөөд ирсэн байхгүй юу? Аа. Тэгээд тэр үгээр жаахан заалдсан байхгүй юу? За. Өнөө арай дутуу биш гэсэн байхгүй юу? Энэ хүн хоорондын зайчаад гүйц алхам хооронд дутуу алхам аваад тэгээд баяныг өргөж ирээл яасан. Тэгээд дорн яагаад тавьчихсан байна. Яг нөгөө хуучны бүгчүүдийн яриаг сонсоод байхаар ерөн зүгээр гарч ирээд нэг тийм юм ярьж өрсөлдөгч бүхийнхээ анхаарлыг сарниулах барих юм байдаг юм шиг байгаа юм л та. Ер нь тэгээ таны жаахан төвлөрөл алга болцсон байх гэдэг байна. Тэгж байгаа юм. Одоо хэн гэж байгаа шүү дээ. Мөнгө таварга. Аа. Хэнийг юу яадаг гинэ? Дамдаа аврах. Дамдаа аврах их хэцүү юм л дээ. Эсвэл тургаж орж ирээд өөрөө мөргөд яагаад шичих гэж ирээс айгүй хэцүү. Аа. Тэгтэн тоороод байдаг. Жаахан дурах юм гэдэг ороод. Тэгэхээр жаахан тайвширдаг гэж. Тайвширхан тэгэхээр гайгүй оччих гэж яриад. Тэгэж нөгөө 90-ийн дардаг байна тий. Тэр нөө хурц 90-ийн дардаг. Аа. Тийм зинтэнтэй. Таних ч бас нэг тэр маягийн юм болцсон байна. Тэр нэг яг тийм байна. Аа. Тэгээд яг хүний тийм хэмжээ гэж бас нэг юм байна. За. Ерөөс хүнд хэмжээ. Би болгонд байхдаа улсын болж ингээд зүтлээд дандаа тэг зүтэлдэг байсан шүү. Оо тийм үү. Тий. Энэ заан цол таны бүр тэгээд зүн совин хүртэл байсан байна тий. Тэгээд би юу яа аваач тачаад юунаас болгон савхад авж яхан дургуйсаад. Гэхдээ би таны аваагүй цолыг л авъя гэдэг. Аль. Тэгдэгээс хийж. Тийм үү. Тэгээд улсын зам болж байна гэдэг үгтэй. Тэгээд байдаг шүү дээ. Аа. Тэгэхээр та ер нь заанал болох хүн байж тийм ээ. Аа. За ингээд зөндөө сайхан ярьлаа. Аршаа удаа. За. Одоо энэ Хинтээ аймгийн нөгөө Дэлгэр хааны авраг тусангийн аршаа. Авраг аршаан гэж одоо нэртэйгээр Tapit компани үйлдвэрлэж ингэж худалдаанд гаргаж байгаа. Одоо та настай хүн одоо энэ аршаа усвал сайн ууж явах зүгээр үз. Ер нь одоо энэ эрүүл бүлгийн усан тэр сайн шүү дээ. Энэ авраг аршаан бол одоо ходоод дотрын эмгийг нойр улчирхаа энтерд бол одоо сайн. Хоолны шингэц сайхан сайжруулна. Өөх тостой хурц хоол эзний араас уучхад бол их сайн шүү. Та бас хэрглэж байгаараа. Энэ сайн шүү дээ. Баярлалаа тий. Тий. За тэгэд үзэгчтэй нэвтрүүлгийн маань юу нэтгэгчээр одоо авраг аршаан болон бетон зурмгийн Remicon компани өрхийн үйлчилгээний шинэ эхлэл Mobi Home зэрэг одоо компаниуд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ясана. Энэ төлбөрүүд их өндөр гарах нэ. Вүү Home үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байна. Төлбөрний хад юм хямдхан байгаа юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо
илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Воо. Тэм байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Тэгээ ер нь яасаа заан болсноос хойш та энэ самбжуудаагаар барилдсан юм. Тэгсэн шүү дээ. Яг юу Замбалсынхаа намар нь 10 сард нь одоо тэр Ташкент туусан юуны олон улсын самбын хэмжээнд орж мөнгө медаль аваад тэгээд тэрнээсээ хойш яхан Жиминга хасаад юуны Ираны дэлхийн аврагт бас самбад орлоо. Ирэгагийн жуутай орлоо. Тэгээд бас Ахмадын жуутай муутай тэгээд орсон сүүл 12 онд бас юунд орлоо. Америкийн тэр Майами хотын тэр Ахмад бүгдийн нэг чинь 69 онд 69 орж яваад байна. 12 онд тэнд бас Ахмадын жуудад бас 2-3 яаж бас мөнгө медаль авлаа. Тэг мөнгө медаль нь бас надад жаа олжитэй. Ер нь мөнгө авчих гээд байгаа. Ер нь мөнгө авчих гээд. Таны ер нь одоо хамгийн том амжилт гэвэл ямар амжилт байна энэ самбжуудаа бүх юм? Яа, юуны 2-3 удаа улсын аварга болсон баг. Тэгээд ер нь олон улсын тэмцээнээс тэгээд нэг хоцрохгүй шүү. Тэгээд харин нэг өөрөөдөө юу яадгийг нэг 10 ч удаа байдгийг. Би 86 их сайн байсан байхгүй юу? Тэгсэн намайг албаар чин асуудаад. За 82-д оруулсан. 82-д оруулчаад эргээд эрд барилдаж байгаа. Яаж байгаа юм тэгдэг? Нэмээд тэр яг тэр тухайн үеинд юуны дэмжлэлтэй юм байсан. Тэгээгүүл би тэгтээс нэг яд эрдээ барилдсан юм гайгүй тэр юуны зөвхөн андербог нэг эдэн улсын аварганд болчихсон тийм залуучууд зүгээр гарын өччихсэн шүү дээ. Тэгэл барилдаан гэдэг чинь тэгээд яхаа би тэр нэг юу яадаг юм тэгээд миний тийм хувьцааны асуудал баг. Тэгээ тэгж их чин гасчихсан нь таны энэ үндэсний бүхэн амжилтаас хойш татсан тал бий юу? Байлгүй яах. Тэгээд ер нь заан болсноос хойш ингээд дараа жилүүдэнд нь та 5-ын даваанд голдоо унаад байсан юм билэ. Тэгдэж шүү дээ. Тэр Дэмүүл Арсланд нэг унсан байсан, Давгсруу Арсланд унсан байна лээ. Тий, Баямөнгөд 2 унсан дээ. Тий, тэгээд Хайдуу Арсланд бас унсан байсан. Хайдуу бас нэг Хайдуу Арслангаар бас давсан ч байсан. Тий, тэгээд тэр 78 онд Хайдуу Арсланыг давчихад Баямөнгөгийг бас давцсан шүү дээ. За 70. За хоёул тэр чи яри. Тэр 78 онд та 5-ын даваанд Хайдуу Арслан давсан байна. Тэгээ яг тэр барилдаан ямар болсон та хоёрын? Хайдуу Арслантай барилдаа. Яг уу тэр Хайдуу болохоор унцсан байсан энэ тэргээ тэгж ярьдгийг. Тэгээд Хайдуу Арслан би тэгж чинь давчихгүй юу. За тэгээ ингээд Баямөнгө 6 давчихгүй юу. За тэгээ 6 дараа Баямөнгөийг тийш бас өнөх хавираад татаад тийш ингээд сөхөцсөн байхгүй юу. Тэгэхээр өөрөө аарахад тэндээс арчаа явчихад тэгээд манай тэнд хэвтгэлээ өстэй байсан. Тэгээ бүр ил тунцаад миний хойноос хөөж байж барьцаа тавьдгүй байж байгаа. Тэгээд миний намайг яцаад яшиг тэгээд би маргаа дийлэгчгүй байсан баг. Тэнтэй одоо үд чарган ч байхгүй юм яах вэ тэгээд ингэвчээс. Тэгээд сэрэн тагтаа гэж ярьдгийг. Хэнгэ за цаан ингэж үдж байгаа юм чи болцоод байгаа юм байна гэж бодоод. Тэгээд сэрэн тагтагч тэр анги төрүүлэх. Зүг. Тийм байх. Тэгээд та тэр дахиж барилдсан юм уу? Барилдав. Яаж дууссан тэгээд? Та ингээд өвдөглүүлчлээ. Тэгээд баян юугаа тавиагүй байхгүй юу? Барьцаа тавиагүй байхгүй юу? За. Тэгээ би өөрөө
унцсан ингээд өөрөө ингээд татаад явах гэсэн чинь миний чирэгдээ босоод ирэхгүй. Тэгээ хойноос биеэ судсан байсан хойноос хөөж барьж яваад тэгээд давчаа явчих. Тийм үү. Тэгээд би маргаач тэгээд Босч ирсэн хойно тийм байсан. Зүг. бас би бас тэнд нэг хөлд нь өөрөө эргүүтэй байсан яа тийм 30 хүрэнтэй нэг барьж байсан чинь 5 дараад барьж байсан чинь тэгээд бас өөрөө тэгээд бодож байгаа л унцсан. Харамсалтай л юм да тэр барилдаанд хийгвэл. Тэгээд одоо тэр 70 тэр начуун заан болсныхоо дараа тэр Дэмүүл Арслантай барилдсан барилдаа ямар болов та? Тэрийг чинь одоо өөрөө юу яд юм да. Өөрөөсөө л болсон. Тэгвэл би тэр барилдааныг бол давбал авчгаар байсан үе шүү дээ. Яасан тэгээд? Ийм ч өөрөө тэгээд толгой нэрж байсан. Бэлтгэл дутуу байгаа үе чинь шүү дээ. За. Тэгээ ажиллаа явж байгаа бэлтгэл дутуугаа тэгээд нэг тэр үе чинь энэ атуусаа барьчихсан нэгэ тэржээд одоо эрхэн баяр энтертэй бэлтгэл хийгээд сургуулийн хөдөө энийгээрээ тоглоом хийгээд энэ хэд чинь над хүрчихгүй тэгээд юу яаж байсан. Мөрчил барилд нэгээд энэ заавал бэлтгэл шаардлагатай л. Тэгээ би өвгөн хөдөлгдөөсөн тэргийн гад өрөөд ирээд идвэс нэг тэргийн гад тэгээд нэг юу ачтараа тэр сэтгэлийн хөрнө гэдэг шиг тэгээд нэг юу яагаад тэгээд хүчилдэггүй тийм л болчихдөг юм. Та одоо ингээд ярианаас чинь сонсоод байхаар мөнхө таврахтай их ойр дотно байсан болтой юм. Тэгээд хоёр насны хувьд бол яг нэг 3 насны зөрөө бий тийм ээ. 41 онох шүү дээ. Тий. Тэгвэл ер нь бол нэг үе тэнгил улсууд гэсэн үг шүү дээ. Тэр чинь нэг үед барилж байсан. Зүгээр аврагтай та бас нэг үеийн хүмүүс олон барилдсан баг. Энэ аврагын барилдааны гол онцлог ер нь илүү тал нь юу хүнээс? Мөнхөд авраг яг үе зүгээр жаахан харьсан хойнууд нь ганц хоёр давсал та зүгээр заалмад нэг тийм барилдаанд. Яг сайн үед нь бараагүй. Тийм үү. Ер нь хүнээс юугаараа илүү? Одоо нэгдүгээр ухаанаараа илүү. За. Хоёрдугаар тэр хүний юутай одоо оюунтай бол тоглож чадна. Мэднэ. Тэрийг одоо яаж юу яах вэ? Ямар хөө хэлбэрт оруулах вэ? Ямар хөө яах вэ? Ууралж үтэн, загинж үтэн бас юу яаш. Аргадаж үтэн. Хэн нэг юу яадгийг. Одоо сэрэ авраг хэнийг энэ борыг юу яах гэсэн. Заан болох гэж. За. За энэ дэдээ гайгүй швэрлж байгаа нь одоо борлоо байна. Юу яахгүй юу? Энэ борыг авах гэдэг ингэхгүй юу? Өө яах вэ гэж. За. Тэгээ чи ямар одоо нэг том шагнал байх штэ. Тэгээ нэг юу бол одоо нэг сайхан санаа энэ үднэр нэг ичний өхрийн нэг мөнгө аяг юм маргаж мөнгө аяг байхгүй шахуу гэдэг. Тэгээд яг нэг нийтмээ тэгээд бас хай талаасаа гар цайлтгадаг л байсан. Цайлтгадаг тийм арай хаосонгүй тийм. Тэгээ нэг дагуулж тэгээд тийм хөл үеэсэн баг та тэр. Тэгээд тэгсэн өөрөө ч одоо энд аврахт бас гайгүй энэ тэрээрээ энд орж байдаг юм байгаач. Тэгээ энэ чинь тэгээд аврагууд үжирдэн штэ. Тий. Тэгээд нэг гэдэг юм биш. Тэгсэн энд одоо энэ үсч гэсэн одоо өөрөө центр одоо нэг том талтай гаргамаар энэ тэргээд гайгүй хөөгтүүд байна. Тэр ингэж ярьдаг байхгүй юу? Тэгээд ингээд тийм болоод ингээд байж муу заал гэж байсан гэж. Гараад ирлээ. Тэгсэн чинь хэн боро малчин хоёр байлж чад боронд авчих. Тэгсэн чинь тэр тэндээс авчид өвчтэй юм шиг өний борчин тавьсан мөнгө чи аваад аваа гэдэггүй юу. За. Тэгсэн өнөөх нь уулчихсан. Одны нүдэн дээр чи яах гэж. Уурлаад. Нүдэн удаа нэрэ гэдэг. Тэгсэн чи мөн ч одоо тэр аврагч яг өөрөө сангийн мэдээ чи юу яадаа та. Тэгж тархирууга татуулсан яваад. Тэгсэн өнөөх борон зүгээр урд нь яцчих чи чамаг ингэж авчихдаг юм уу ямар гэдэг. Тэгсэн чи өнөөх нь гүгээд ирээд. За аврагаа даа гэдэг. Ингээд би энд нь соцсон аврагын дээр орсон гэж. Өнөөх нь гүгээд ирлээ. Тэгсэн чи юу гэж бодоод байгаа юм чи.
тэгээд тэгсэн чинь морч тархирууга татуулсан юм шиг тийш яваад гэлээ. Тэгээд би нэг моёг жахан тавьширж жагаад ингээд нэг адгиж жагаад бор дээр очлоо. Аа. За чамаагүй моё авах нь авсан. Чи одоо юу хийж чадахгүй. Орч чадахгүй. Ямар ч үгүй орч чадахгүй. Очоод чи зугатаж чадахгүй. Шууд барьчих. Ингэхгүй юу? Аа. Заал гэж. Тэгсэн чи мөхнөр гарлаа морчаа хацуугаас юм яасан. Шингэсгс юм яах. Тэр хамраа зангтай тэгээ нуурдаад хичүүлтий. Аа. Хүн халдахад бэрх тэгээд бярн марцсан. Тэгээд юм одоо нэг капнат юу гэдэг дэрийг юу гэдэг юу яасан гэдэг. Аа. Тэгсэн бор зутаасан гэж. За. Барилцагч. Гүйл бид том чи барилцагч юм яах гэж юм чи. Барилцагч юм чи хүрээд иргээд. Тэгсэн яг нэг юм садаглаа хүрээд ирэхдээ нугсан дээр шагаад ингээд томборчихгүй юу. Юу тэгж тэр барьс марцаач одоо тэгээд шилдээ томбраацсан. Ганцхан толгой дээр нугсан дээр шаагаад ингээд залуугийнхаа ингэж барьдаг шүү дээ. Тийм билээ тэр зургийг харахад тий ингэж тэгээ томборчихсан. Тэгээ байгаад байдаг. Тэгээ болсоо шаалд юм аа. Аа. Хэвтгсэн гэж. Гэхдээ хэвтчихсэл гэж яриад байдаг шүү дээ одоо. Үгүй. Би яг тэгдэн ястаа амиг хэлж байгаа. Тэгээ ингэж яасан. Тэгээд яг хэлсэн мэн би мэдэхгүй. Аа. Зүгээр ингэж яачихсан ингэж барьчихсан байсан. Аа. Тэгээд нэгээд садгалаад ингэж байж. Тэгээд их утсан шүү дээ. Утсан шүү дээ. Оо тийм үү. Тэг томбраад байдав. Тий. Аа. Тэгж ингэж явж ингэж согсраад тавьсан. Тэгээд барч өвдгсөн. Аа. Тэгээд хүрээд ирсэн чинь мөнх даврын борын толгойн нэгээд яг энэ аймхаа дээр нэгээд цус уцсан байсан шүү дээ. Хөөх. Тэр хоёр нэлээд тэмцэлт. Тэгж уурнаж байгаа. Аа. Халгамаар л барилдамаас. Аа. За Баян мөнх аваргын тухайд одоо та хоёр бол бараг чадцуу юу нэг насны зөрөөтэй юу? Баянаа битэр яг вэ. Тэгээд баянаа над тусвал болсон. Аа. Битэрээд бас найз нэ. Тэгээ яг намайг гэдэг яшд гэдэг. Би ч хоёр юм дээр нь одоо үгэн нороогүй юм болоо та яах тэгээд. Юун дээр нь үгэнд ороогүй юм та? Тэгээ хоёр зүйл юм уу? Аа. Аваагүй юм уу дээр аммамны юм дээр. Тэгээд зүйлд нь хэлсэн. Юунд ингэдэг дээ. Алтан барилдмаар байгаа гэсэн. Аа. Чи яах вэ? Нэг юм нуунсан даа чи аврах тунсан аврах тунтлаа гэж. Чамайг муу хэлж тэгээд дандаа нэг юм аврах. Яа тэгээд аяда нэг тэгсэн гисгэл. Таавал одоо энэ хоёр мөнх аваргыг яг эд үед нь бас барилж ирсний хувьд зүгээр Баян мөнх аварга мөнх аварга хоёрын тэр илүү дутуугийн харьцаа ер нь хин хинээсээ ямар ав тийм ээ. Баянаа аваргатай барилдахад ер нь мөнх аваргаас ямар ав? Энэ хоёр баянаатай барилдах мөнгө таваргаас харид юутай шүү дээ. Техникийн хувьд нь хараа хайгүй шүү дээ. Яраараа үгүй нь. Аа. Муу юу жилийн юм үгүй. Тэгээ нэг хэн гомсрон начин ярьж байгаа юм. Дүүгүр гомсрон начин уу? Энэ юу Төв аймгийн нэг хэдийн гэдэг ярьж байгаа. Аа. Тэгээд энэ юм хадсантай гэдэг яасан авчдаа даа. Я чамаа аднаа гэсэн. Аа. Тэгээд утсан чи унтгаа хүрээд ирчих. За. Көөний аднагсан чинь яасан бэ? Ачгаа ирнэ гэсэн яасан бэ? Начаа гэсэн. Ийм сайхан тийч яаж чадах гэсэн. Тийм ангаа хүрээд шүү дээ. Санаа нутгийн дүүгүр гомсрон начин тийм их бас аарах уу их ам ихтэй хүн байсан юм уу? Аарах уу бас гоё дүүгүрд нь өөрөө бас хөдөөж хүндээ сургууль төгссөн. Одоо хайдуу энэ тэр батлан энтертэй. Бас сайн үздэг байсан. Ер нь гоё барилдаг. Дүндээ яг нэг тийм тамираар тийм сайн гүйл дээ. Өөр төвөр нь
өөрийнхөө хэмжээнд өөрийгөө боловсруулж чаддаг бас тэр оюун бодон бас жаа нөлөөсөн бахаа гэж. Тэгээ сайхан одоо бас ирвэж байгаа. Тийм юм Тийм байх. бах та тийм ээ. Манай галтандаа өгдөнтэй тэр сайхан. Моцоос одоо мэдэр заслан тэр ч одоо сайхан гэж одоо надад сайн гэдэг. Хиндэг яг дээгний үчтэй болгон гарангаа бүхэн сайн гэж байсан. Сүүлд нь овсхийн бас бодгоныхан чагаа хатар овсхийн чагаа юу яаж яваад. Өнгөлөх маягтай. Би бэлтгэл дэжсэн ч манай юу рацсан бочмос гайгүй байсан. Тэгээд энэ амны алдаа гэдгээс болж би энийг дэрцсан бог бас аслан бач чадаагүй шүү би. Ямар алдаа байсан? Ингээд яг бас нэг ярилцгаа байхгүй юу? За. Тэгээ би одоо Ахмадгаа дурсаад ингээд биш. Тэгээ одоо манай Ахмад жахан яашлаа та харьчлаа та гэж хэлээд. Тэгсэн чинь дэрцсан бог шоолчихгүй хин. Яндансан бог шоолчихгүй юу? Намайг За. нэг хэдэн өнгөрцгнээ гэж ингээд. Уун гайгүй ярьж ирсэн юм да тэгсэн чинь нэг хэдэн өнгөрчлөө гэж ингээд яриад. Ингээд намайг шоолчихгүй юу? Тэгээд би тэгж боддгийг. Тэгээ одоо би тэрийг ингээд үргэлжлүүлж ярьдаг. Одоо хойд залгамж хадаануудад манай датсан буйн тэр байна гэж хэлэхийн хоорондоо чинь халахчихгүй юу? Тэгээд тэр хооронд датсан бууч нь хэнийг асан Монголыг шавтар татаа дөрөв хөлөчихгүй юу? Тэгээ одоо би тэрийг үгийн алдаанаас болсон түүний датсан буу тэгж хүнд дөрөв хөлүүлээ алдна гэж байхгүй. Тэгээ алдаад өөрөө вечид дахиж хагал цохиулаад өөрөө дөрөв хөллөдөг гэж утсан шүү дээ. Тэгээд аслан гэдэг юм тэгээд гараа хөвчих шүү дээ. Тэгэд ядаж миний үгийг бүтэн хэлүүлсэн болно. Тэгэл датсан буу аслан болчихлоо байсан. Датсан буу одоо улганых нь бас л нэгэн том үнгийн үнэтэй тэгээд яа. Бас тэндээ одоо юунууд бацсан бодгоо манай Гамбатраслан бас бодгоны дэрийн юу яж өглөө гэдэг. Сайхан юм өнөр. Тэрсөөс ер нь сүүлийн үед тэгээд манай хэн тэр эдгээр сайхан залуучууд байна тэгээд манай хэн төвшөлтөх бас баг хөнгөхөд сайхан барилж байна. Одоо та энэ нутгийнхаа залуучуудаас ер нь хэнийг бас гайгүй том цол руу зүтгэжхүүл гэж харж байна. За одоо яг тийм гэж мэдэхгүй энэ тамирыг юу яахгүй юу? Одоо тэр үед одоо нэг дэмчээр хүнчнийг хажаа хавар бас нэг хэсэг яада. Тэгээ тамир биднүүдийн юунд одоо энэ бүрхэнгээд бэлтгэд гарлаа. Тэгээ энэ тамирыг л гэж хандвар. Тэгээд бүрхэнгээд бэлтгэд хийлээ. Тэр тамир тэр мөнхөө 2 гэдэг хүүхэд 15 төвд тэр хоёрыг сайн бэлтгэл хийж байгаа. Тэгээ вичний 2 хоногийн өмнө ирлүүдээ. За чи юу яг энэ бэлтгэлээ орхичлахгүй яг энэ хэмжээтэй байна шүү. Эцчлэхгүй тосчлохгүй хэтрүүлж. Яг энэ цагаа ингээ бариад ингээ. Тэгээ энэ ууланд ингээ залбираад. Өөрийнхөө шүтж явдаг болно сайн залбираа. Тэгээд юу яалаа. Хэлж өрөөдсөн. Наадмч боллоо. Барилдаад эхэллээ. Би ч ингээ хараад л байж байгаа. Тэгээд л одоо яад юм болоо гэж бодоод нэг өнөмрөө хараад л байдаг. Тэгэл гурав давчлаа шүү. Тэгсэн дөрөв дээр оцоор авдаг. Та харцсан нугарцсан. Нугарж ирэхгүй тий. Тэгэл Батсэрийг юу цаанд 3 тавцсан биш. За нэг чи яах нэг л юм хэлээд яах. Юу гэнэ юу ачихна сэтгэл самурч байгаа гэж бодоод. 5 дээр бүрэндэс авчлаа та. За дөрөв төгсөн мэрэлдэн тамирын мэрэлдэн хоёр нийлэхгүй. Тэгээд ингэж. За чи
ядрах. За жийдгүүл ингээд золохоос нааш юу ажиллахгүй, орчлохгүй. Хоёр талд нь гараа суугаад. Их орчлохгүй. Орчуулж үрж яваад гэртээ юу аачих. Баярлахгүй. Хоёр талд нь сайн суу. Ингээд энэ талд нь гараад тэгээ том хүн ингээд бүхэлжөөж тэгээ заавал юу яана. Зогсч болохгүй. Хоёр талд нь гараад. Хөдөлгөөд. За тэгээ зодохоор. Тэгээ зодохоор одоо тийм юм аа. Өөрийнхөө их гэсэн юм ингээд гүйцэж хийж байна. Тэгээ яг үцээр золголоо. Золгоод л энэ өрн төгс ингээд татаад мордоод бүр ингээд гэдгийг нагаагаад ингээд тулчихгүй хоёр үн чад ингээд өнөө яг чилсэн учраас энэ яг юу байсан байгаа шүү. Ууцсан бас чилсэн учраас тэгж зогсож байгаа шүү. Шилээгүү тэр нэг хамаад тэр чигээр явчих шүү. Бүрэн төгсөнд зогсохгүй тэр чигээр явчихдаг юм чинь. Тэгээ ингэ явахгүй. Тэгээ чэйжин сүхтээс хавирсан шүү. Тэгээ тийшээ гээд. Гоё начин болсон шүү. Тэгээ яг юм чинь тэгээ сонин тэгээд дараа нь бас гимцээ тэгээд бас харин тэгсэн юм шиг үнэлээ бэрлэгэмтлээ аваа тэгээд нэг барилдааны амжилт жаахан саарчих шиг боллоо тийм ээ. Тий. Бүтээн байгуулалтыг бид итгэлээр суурилдаг гэдэг. Цаг хугацааны шалгуурыг хамтдаа давах таны амжилтын түнш. Remicon хувьцаат компани. Ясана. Энэ төлбөрүүдийг өндөр гарах нь дээ. Вүү хоом үйлчилгээ таны сонгосон багц болгон хөнгөлөлттэй. Тэгж болдог байсан юм. Болно штэ. Байцаар. Интернетний хад юм хурдан байгаа юм. Төлбөрний хад юм хямдхан байгаа юм. Үгүй нэрээ. Бас түрүүнээс хойш юм хоолой сонсогдоод байна. Сайн байцгаана уу? Бүх холболт бэлэн боллоо. Одоо илүү хурдан, одоо илүү хэвлэлтэй, одоо илүү чөлөөтэй. Вуу хоо. Та бас энэ Ахмад бүхийн хуваар залуучуудаа захиж хэлэхэд за юуг одоо хамгийн одоо гол чухал болгож явсан хүн ер нь амжилт үзүүлж сансан зорьсондоо хүрдэг юм бэ? За тэгээд хүн их сонин. Хүн хараад л хүний өг мэдтий. Чам тийм дотор юм байна. Тийм нь болж байна, тийм болохгүй. Ер нь тэгээд одоо дээрээ одоо улсууд нь тэгээд нэг л удаа хэлнэ. Нэг удаа л мэдэрсэн байдаг. Тэгээд тэрийг л хуяаж авсан хүн, тэрийг засч чадсан хүн амжилт нь. Одоо юу яаж энэ одоо зарим барилдааныхаа юунаас одоо хин мөлнөдөө бацөрүүд нь бас их айхт тийм гүхэн сайтай элтивэнзаар авир гаргаж чаддаг. Тэр хүний оюунаар тоглож чаддаг. Санжаатан бидгээр болохоохтан зэрэг тэмдэнд нэр хуруугаа ингээд юу хийж байгаа шүү дээ. Аманд нээж байгаа шүү дээ. Тэгээд тэр төвөлжлээсэн. Энэ санжаатан хэн хоёрыг барилж явахад татанд чөөрийг барилж явахад би хөдөлж хийж байсан. Та хоёр үн ингэж маргадаг юм бэ? Хоёулаа заандаваад өргөж яваад айтан барилж яаш. Хин тавсан яадаг нам зүгээр барилж байгаа гэсэн. Тэгээд энэ хоёр ч бас тэндээс яваад тэгээд юу яасан да. Бас жан маргаан олж төрүүлэх байх юм боддог юм. Тэр одоо тэр маргаан болж их үед та яг
хажууд нь одоо байсан уу Байсан. төрлийн сүцээр. Тэр яг юу бол яг яасан юм бэ? Та нэг сайхан яриад гаш тэрийг. Яг тэр хоёр яриад байхгүй юу? За. Тэгэл яриадлага тэр доктор чинь остод ширэмрийн дээр хаяад Тий. тэгээд хин чинь юу яалаа штэ. Санжаадам хоёр ч давлаа штэ. Тий. Тэгээд л тэгээд яаваа чинь тэгээд содонд чиг ягаа дахиад бэлдүүлдэг гэсэн байхгүй. Тэгээд ийм хөөд тэгээд үлд нь мөнгөд чинь тэгээд төрүүлээ үстэй. Тий. Тэгээд мөнгөд төрүүлэх чинь бас тэгээд яахан юм орсон баг ч боддгийг. Аа. Тэгээд би нэг тэр тэгээд тэрч бас нэг ярих төвтэй асуудал та тэгээд. Тэгээд нэг жаахан юуны асуудлаар Юу нэ? одоо хоорондын харьцааны асуудлаас болоод нэг тийм юмд орсон бол боддгийг. Гэхдээ тэр ингэсэн гээд Санжаадан Бааварга ярьсан шүү дээ. Гарч ирээд за чи битүүрийн давсан төрүүлэх гээд байна. Хоёлоо шотчих. Хинийхэн талаар буун тэр нь барьц сонгоод давъя гэсэн. Тэгээд за тэгвэл тгийгээд охирсон чинь Санжаадан Бааваргын талаар буугаад авраг барьц сонгосон чинь Содомдор жарслаа хэлсэн үгнээсээ зөрөө барилдаад явцсан гэдэг. Тэр үнэн юм. Үнэн. Ер нь энэ хөлийн цэцгийн засуул хийн гэдэг чи одоо хоёр бүхийн барилдааны даваа унааг дэнслэн тэрний цаана хүний одоо олон жилийн хөдөлмөр нэг насны хувь заяа тийм ээ олон юм явж байгаа тэрийг шүүж дэнслэн гэдэг бол маш хариуцлагатай ажил баг. За одоо бол яг харьцангуй ингээд нөгөө камер голдуу хараад камераар шийдэж байна. Тэр үед ер нь та нарын үед ингэж камераар шүүдгүй байхад тэр барилдааны шийдвэрийг гаргах хэцүү байсан биз? Оо яа тэгээд тэр хүн юу яах юм байхгүй засуу тэр хөлийн цэцэр шийдэж штт. Аа. Тэгээд яг хоёр засуулаад яг чинь чиний засуу чам таттай миний засууд нэг зүгээр нэг яасан бол тэгээд тэр үний амар л. Аа. Юу тийм хөл янзтай байсан дөө тэгээд. Таны одоо ер нь хамгийн их санаанаас гардггүй сайхан барилдаан насан туршид бодогдож явдаг гоё даваа ямар даваа байсан бэ? За тэгээ зам бодох их сайхан би нэг энэ дэсрэггүйд тэр таван хамгийн бүсээр нэг юу яачаад унцгаад гараа ороод. Тэгээд би хойдон жил тэр жилийн нас юу болсон то наслан болсон то тэгээд энэ нэг томолж байгаа барилдандаа гэж бодоод ингэж явсан. Тэгээд тэр юу гэдэг зэрэг нэг гараа ингэж ороолгож халуулчихад тэрэнд их хорсож хүн тэгж нэг яад. Би бол хэний дэцгүйг сайхан байхгүй юу сайхан гэж боддог ус. Хамгийн гол нь өөрөө жахан ингээд таныг буруу халсан юм уу? Буруу хадаад ингээд ороолгож хадаад ингээд энэ гарч үнэ ингээд байх. Тэгээд тэрэнд их хорсдог. Аа. Тэгээ энийг болгоныхын юу яахгүй юу? Болгоноор буцахгүй юу? Тэгсэн заамрын юу болж байна? Ой болж байна. Заамар сум. Ард ямшиг тийм. Тэгэл манайхан юунаас нэг 30 төгрөг аймгаслангууд явсан. Аа. Тэгэл ашаад нэг хэзээ барилдаад ингээд яасан. Тэгсэн чинь одоо видеорын биелүүлгээд явахгүй юу? Одоо тэгээ чулуун сүгаад юм сүгэн тэргээд тэгсэн чинь одоо намайг л одоо захлах нэг чиний юм биш. Тэгтэл би ч одоо эдэн унахгүй ухааны юм. Та нар ч юм ийм бодож юм даа гэж бодоод. Аа. Тэгээ ингээд ийсэн нэгмийн тачиг гэж энийг дийлэхгүй ухааны юм чи. Өө сайн хуцаад байсан энийг дийлэхгүй яагаад вэ? Юун чаа хөгийн гэж бодоод ингээд яжсэн. Тэгтээ нэг начин жадмач байсан. Тэжник юу ахгүй байсан ба. Тэгээд маргааш наадам боллоо бариллаа. Айн тэгээ очсон сүхатэр тасцгаа битэрүүлээд энийг авчлаа. Тасцгаа сүхатэр авчлаа. Бацлуу чирэлт. Аа. Тэгсэн тэгээ очсон тэгж. Тэгээ очсон юу сүхатэр би тавай гэж. Аа. Тэгээд би бодлоо. Энэ сүхатэр энэ дэч очвэт гэж хаасан юм зү. Тэгээч.
Тэгээ бас тэгээ очиж намайг хуурч хийх гэдэг байхгүй юу. Тэр нь бас мэдж байгаа юм чинь. Тэгээд энэ намайг хуурчлаагаа дараа мэдээж ингэж бодоод. Тэгээд ирэлдээд веч ажидыг багч удаад жахан банжаатай байж удавчлаа. Тэгээ барилдах гэсэн чинь маргааш барилт болно гэж. Маргааш өглөө надад зөвлөд барилтаа хязгаардан мордлоо. Битэр үтчихсэн. Оних хор хөдөлж байгаа шүү дээ. Тэгээд ингээд үтчихсэн чинь энэ хоёр удаж байна. Хоёр удаж байна. За. Одоо та хоёр мөнгө юм юу юм жигаа амт юм уу чинь. Тэгсэн чинь төрөө хөхт нэг мөртөө бүгтэн мөртөө төрөмөр мөртөө ингээд юм байсан байхгүй юу. Тэгээд тэр үсрээд чинь марч ирэхээр бол энэ хоёр яадгүй гэж би тэр чинь хэрэлдээ өччихсэн. Тавилыг тавихгүй үчнэвчэн гэдэг ингээд гэж. Тэгсэн чинь дэцсэхгүй тэгж. Чамаа 5 минут л аялал гэж байна. За. Яаж хийх юм гэдэг. Чамаа нэцэж байгаа юм. Тэр хооронд ус чар хөдөлж байгаа юм аа. Энэ мөг шимэнд хичээж явахтай яах вэ гэж бодоод. Хоёр халаад тэгээд ингээл зодгийн махасаар өмсрээд. Тэгээд яа урхангаагүй газараас барина гэж тэгээд байсан. Тэгээд яа шууд нэгэрсэн байсан. Тэгээд нэг ингээд өргөд явсан чинь дотор тавиад. Нэгсэн тонгороод авшмэрад замнаад имнийг атуушгал юм боллоо. Чамаг сая ингэж гарч ирсэн. Одоо толгой дээр гарч байгаа 50 даа гэж бодлоо. Нэг жаахан зайлаад дагш явцад татаад ингэж хөндлөсөж явж ингээд арчаад тавьсан. Тэгээд газартаа нялаад ингээд яваад. Тэгээд яхад. Тэгж нэг дотор ууж ирж. Тэгээд нэг яасан тэгсэн яачаад явуулах гэж. Тэгээд ирсэн тэгээд төрүүлээд тэгсэн чинь юу байхгүй. Төрөм бүх юм байваад ямар байхгүй. Яасан? Мөр өөрөнд дэсгоогээс мэдхүү. Тэр тоногч ирчихсэн. Тэр дээхэн үеийн зарим хүмүүсийн ярьж байгааг сонсохоор зарим мехийг ер нь хийхэд бас жоохон цээртэй мэртэй байсан. Энэ нохоо мордох мэх зэхий ч одоо бас муухай мехгээ цээрэлдэг байсан энэ төр гэж ярих юм аа. Тим юм байдаг байсан юм уу? Тэрийг сайн мэдэхгүй мүү. Ер нь тэгээ нохоо мордох муу нохоо мордохын гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр ямар тэр сэрэн дугуй үүдэн сохоо мехэн тэр ямар мөхөөс мэд сэрэн дугуй гэж одоо хэн бадан зэрэг тугад хийдэг. Шовтод татаад ингээд яа. Таны одоо эд залуу барилжих үед одоо тэр бүхийн цээр ёс ер нь ямар хуу байв? Ямар юмыг одоо их бүх хүн цээрлж болгоомжилдаг байв? За хэн юусэн ямжуулсан юунд нэг очиж барилгын өлжийт. За. Тэгж өлжийт гэх юм одоо энэ бүх аслангууд байсан одоо чөөлөл сөрөнгөө жамц мэдэрч байна тэр гээл. Тэгээд тэрнээс чинь жаахан байсан байгаа шүү дээ. Тэгээд тэгж байсан гэж. Энэ хүү даваа олоо бууччих гэж. Яач чи? Даваа олоо бууччих гэж. Даваа олоод бууччих. Тий. За. Тэгээд хуусан газар хүртэл тим актер юутай байдаг. Нилүүтэй байдаг. Тэгээд чи одоо нэг ямар хүн янз яадаг нэг тийм чэрмэр гэдэг юм нэ. Тэр хүртэл одоо тэгж мэдрэгдэх шүү дээ. Хэшигэн дээр ч бас дашин жилд бас мөртэй дөрүүдээ тэр галдан давт бүгж хэшигэн дээр бас мөртэй дөрүүдээ би бас нансалтай бас 2 цаг гарan харанхай барилдаад. За. Тэгээ манайхан нанслаг дөрүүлэхэд намайг барьж авч унахтай зэрэг нанслаг барьж авч зогсоод ингээд. Тэгээд таксаар гоцсараад яас. Тэгсэн нансал намайг зогсчихсэн дайраад. Тэгээ нансал галдан хоёр хэрэлдээ хоёр соёлын шаттай юм чи. Ямаа яахгүй дээ. Дашин жилэнд хэрэлдээд чамайг стадлагын дэнжил царах болохгүй гэдэг. Тэгээд бас хоёрын хооронд юм хэрэггүй гэдэг хэн нансал чинь тэгээд хэнтэй
За яг вэ би чи яг нэг дөр хоёулаа олон жил яасан хэрэггүй байдгийн гэж хэлээд тэгээд нансал надад яахгүй. Тэгээ галдан чавчаад ханыг нанслыг сэрэн тогтгох нэг жил авчаад хэн бай мөхнө гэж аваад чишт тав тэр. Тэгээд насч одоо нэг жоохон бороогүй ажилласан тэгээд. Юм тэгээ яг вэ тэр юуны яг тэгин гэрээд тахтай янз янз юмнууд байдаг л байна. Энэ тэр ирээдүйн тэгээд өнөх юурын орчдөг. Одоо шатны шүтлэг гэдэг ч юм уу одоо замуу ирээдүйг орчдөг тийм л бодлож байгаа. Энэ ямар нэгэн хүн тэгээд одоо хамгийн одоо энгийн сайхан аргалыг өгч зэрэг тэр уулуусаа тэгээд ахмтайгаа хүндэлж тэрний нөлөө одоо дээр юусууд одоо юу яхад одоо хүүхдээ гарахад эмэгтэй хүн нэг юуны бүхний арманаас хүргээд авахд тэр үлэнтэй тэр буян гэж боддог тийм боломжтой юм биш. Та ер нь яг ид барилж байхдаа ямар мэхүүдийг голдуу хийдэг, ямар барьцсан дээрээс голдуу барилддаг вэ? Би ч одоо энэ самжуудгийн юм юм да тэгээд юу яана энэ хавцарцах хүнтэлж рууйд морд голцоо хийдэг. За яг вэ бяр дотор хүндүүд юу ч хийж болно шүү дээ. Илүүргээ барилч. Ижил хэмжээний илүү уцуулна гэж мордоо хийхээр алгадаа тэр юм. Хэн одоо мөнгөс нь тэр би олон нэг 6-5 даруугаар хүртэл тавьжилээ. Аваад хүртэл тавьжилээ. Ер нь та бас залуудаа нэлээд сайхан бярлах уу? Хүндтэй бас жаахан илүүрхүүдөө барилждаг байсан болтой юм. Тий. Олон сайхан аврагаас халахын цууд хөгчүүдийн ид үед гар зурж явхад ер нь хамгийн бяртай хүчтэй хүн танд хэн санагддаг вэ? Мөөе тэр аврагын войны тэр эрдэнэ турманд лооч. Ингээ хөдийн тавга задчих гал байдаг шүү дээ. Яачих гэдэг? Хөдийн тавга задчих гал байдаг шүү. Задарчих гэдэг. Тий. Хамаагүй дарж байгаа гэж тэр чинь. Тэгээ тэрийг твчиж үлдэнэ гэдэг чинь бас лууц шүү дээ. За ингээд одоо наадам ерөнхийдөө бас юу үгүй. Наадмын урамсгал ороход ойртож байна. Тэгээд бүхчүүд бэлтгэл сургуультандаа их анхаарад үзэгчд ер нь таавраа оролдуулаад эхэлсэн байна. Насаараа одоо бүхийн тоогонд явсан хүний хувьд та энэ жилийн баяр наадамд ер нь ямар бүх өнгөлөх үл гэж бодож байна? За ер нь ингээд цалтангуудаас сайхан цалтангууд байна. Ер нь энэ жил би бас 5 гэрэл зааныг төрүүлж магадгүй болов гэж. Атарлаад. Гүүл нэг шинэ хүн төрүүлж болов гэж. Хоёр аслан жаахан сайхан юм. Ер нь бүхнэр бүгд сайхан байна. Гэхдээ одоо тэр одон буй нэг чиглэл тухайн үеийн одоо тэр аюунд л бэлтгэл сургуульд одоо өөрийнхөө одоо юу яаж бэлтгэл сайн хийсэн л төрүүлж байгаа та. Хэн бэлтгэл сайтай байна тийм ээ. Тэгж л бодож байна да. Яг энэ залуучууд их сайхан байна. Одоо нь яг тэгээд энэ юмыг бас аятайхан юу яаж шүү барилдан одоо бэлтгэл сургуулиудаа сайн хийж байна. Тийм учраас би лавг хэрзааныг төрүүлж магадгүй гэж харж байна. За ингээд бид хоёрын ярилцлага бол бас энэ хүрээд өндөрлөх тийшээ хандаж байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр өрхийн үйлчилгээний шинэ эхлэл Mobihome, Бетон зурмгийн Remicon компани за мөн одоо Vitapit компани Aura Gershon зэрэг одоо олон сайхан газрууд ивент тэтгэж хамтран ажиллаж байна. Тэгээд энэ Vitapit компани хамт олон танд бас юм өөрийн бүтээгдэхүүний дээжээс гарын бэлэг болгож сайхан бэлэг өгөөсэй. За стойн компани хамт олон тэгээд нэг өндөн настан ахагаа ингэ хүндлэж энэ сайхан нэвтрүүлэгт оруулсан жаргал сайхан одоо дүүдээ баярлаад одоо хамт олондоо ажлыг амжилт хүсэж олон их ажлын бүтээр гаргаарай гэж өрөөё. За ерөөл бат сайхан оршгэ. Тэгээд танд бас эрүүлийн аз жаргал сайн сайхны хүсье урднасалж удаан жаргах болтугай. За тэгээд ажилд амжилт аз жаргал гэрдүүрэн баяр гэрөөё. За баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчтэй Гүндүгүү яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За баяртай баярлалаа.